мянган төгрөг маань яг болж гин үү баг нэр санагдаад байна. Өдөр болгоно л 20 гаруй чинь тий. Бид тэр 20 км 10 км замыг маш бага ашиглаж байгаа хэрнээ өнгөрч орчдөг. Хонгор сумынхан бол дарханд ажил хийж байгаа. Өглөө өдөртөө ингээ ашиглаж байгаа. Гэтэл үнгүй ашиглаад байдаг. За 1000 төгрөгөөр сайн байцгаана уу эрхэм мөндөд авт замчид үзэгчээ сонсогчдоо Булган ахын хөөрөлдөөн подкастын 4 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэнд шинэ оны мэнд хүргье. За өнөөдрийн дугаарт civil инженер мэргэжилтэй тухайн үеийн авт зам хяналт эрдэм шинжилгээ судалгааны төвийн захирлаар ажиллаж байсан. Одоогийн зам тээврийн хөгжлийн төв дэд захирлаарч бас ажиллаж байсан тийм ээ. За тэгээд та бидний мэддгээр Аззаа нэгтгэл төрийн өмчт хувьцаат компани гүйцэтгэх захирал Наранбат ирсэн байна. За урилга хүлээж авч ирсэн танд баярлалаа. Шинэ оны мэнд хүргэе. За баярлалаа. Мөн бас одоо энэ нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа бодлоо баярлалаа. Тэгээ бас энэ салбарын талаар ярилцах бол өөрөө одоо мэргэжлийн үний хувьд сонирхолтой байдаг учраас бас урьж оролцуулж чадсан бас маш их баяртай байна. Баярлалаа. Сайхан үлдчихэж байна. Таны тоглоог. Бид замчид ч юм бол одоо нөгөө зун засварын ажил өвлөн нөгөө өвлийн асуудлууд гээл ингээл ажилтаа л явж байна. Зүг. За би бас таныг жоохон бахаасаа мэднэ. Юу гэхлээр одоо 24-тээс өксөлөл Орхон Аззаа буюу одоогийн таны нэг салбар гэсэн үг тийм. Ерхий инженерээр ажиллаж байсан. Та бас хөгжлийн төв ийм захирал байсан. Бас очиод бас манай үйл ажиллагааны чиглэл бас тийм шүү дээ тий. Хяндаг, гүйцэтгэл хяндаг, үйлдэл холбоотой ажилладаг байсан. Төв лабораторич бас таны харьяанд тэгээд материалаа явуулж шинжилүүлнэ гэх зэрэгээс өсвөлэл мэднэ. Тэгээс үлдээс та дэд захирлаар ажиллаж байгаад тэгээд энэ нэгтгэл гэдэг одоо том айл шүү дээ тий. Тэгэл байх одоо. Төрийн өмчөд 20 компани нэгтгэсэн тий. За энэ нэгтгэлээс эхлээл хоёлаа яриагаа эхлэе да тий. Эхлэхээс өмнө манай подкастын хамтран ажиллах хэмжигч байгууллагуудаа танилцуулаад энэ бэлгээ гардуулаад бас эхэлье тий. За манай подкастын хамтран ажиллагч дэмжигчээр авт зам гүүрийн зөвлөх үйлчилгээ зураг төслийн ихэр мөнх компани, за авт зам гүүрийн барилгын Баян цогт зам, зам өндөр уус компаниуд хамтран ажиллаж байгаа. За энэ сайхан Орд гэр буюу энэ Монгол гэр үндэсний үйлдвэрлэгч Орд гэр компани үйлдвэрлэж байгаа. За яг үйлдвэрийн хашаан дотор нь байгаа. Өмнөх дугааруудыг үзсэн хүмүүс бас намайг амралтын газар зочтой авчиад ярилцаад энэ бэ гэж асуугаад байсан. Энэ бол Алтай хотхны яг баруун талд байгаа энэ сайхан Монгол гэр дотроос үргэлжилж байгаа. За артын өндөр улс компани маань оролцогчд маань юм бэлэг явуулсан. Энэ компани маань Эрдэнэтэд бүртгэлтэй Эрдэнэтийн компани байгаа учраас эх орны брэндийн цул зисаяг явуулж байгаа. За энийг таньж баярлаа. Зартын өндөр болсон. Эрдэнэтэд байдаг учраас нөгөө зис аюугаараа аюу шиг тий. Та гаргаад үзье. Хоёр тас зисаягны давуу тал юу гэхлээр их халуун юм шууд уухлаар улаан хоолой бас гэмтээдэг, хамтарцдаг гэдэг юм лээ. Тэгээд их халуун учраас ууж чадахгүй байж байгаа жоохон хөргөөд уудаг. Тэгэхээр улаан хоолойнд бас даваа талтай гэж сонссон. За тэгээд манай салбарын мэргэсэн инженер Батсүрэн гэдэг яруу найрагч зохиолчийн эвлэлийн гишүүн залуу байдаг. Тэгээд хоржонтой зам ном нодлон гаргасан. Тэгээд энэ Будрын зам компани үүсгэн байгуулагч залуу бас танд өөрийнхөө гарын үсгтэй номоо биелсэ. За би бас өөрийнхөө Булган ахын хөөрөлдөөн гэдэг бичсэн байгаа тий. За тэгээд та бүхэнд хандаж илэхэд YouTube сувагт subscribe дараарай, лайк дараарай, шеэрлээрэй. За тэгээд хамтарч ажиллахыг хүсвэл гарч байгаа дугаараар холбогдоорой. Тэгэхээр дараах л гэдэг юм л да. Би өөрөө бас Булган ах шүү тий. Аззаа нэгтгэл байгуулагдах шийдвэр яг хизээ гарав. Тэгээд яг хизээнээс ихсүүлээд нэгтгэл гэдэг энэ том айл маань жигдрээд үйл ажиллагаагаа явуул. Миний бас сонсч ирснээр харснаар сошиал нэтворкоор харснаар бас эсэргүүцчихсэн хүмүүс ч гэсэн байсан. За дэмжижсэн хүмүүс ч байсан. Тэгээд яг энэ гал дундуурлал таныг явж өдий хөрсөн байх гэж бодож байна. Тэгээд эндээс яриагаа эхлэе. За тэгээ. За мэдээж одоо өөрчлөлт бол бас л олон хүний санаа оноо
олох ёстой учраас энэ бол одоо тал талаасаа ярих нь бол зөв. Тэгээ мэдээж нэг хүн бол нэг асуудлыг нэг л талаас нь хардаг. Тийм учраас тал талаас нь харж байгаа учраас тал талын л байр суурь байх шиг байна. Тэгээ одоо байна. За эсвэл буруу байна. Эсвэл эрсдэлтэй байна. Тэгэл талаас нь л хараа явж. Тэгээ энэ бол одоо нийгэмд болж байгаа гэдэг манай салбарт болж байгаа нь одоо зүйлүүд бол эрүүл ингэх ёстой. Ингэж тал талаас нь бид нар маш сайн ярьж байгаа л шийдлүүд гаргах ёстой учраас мэдээж одоо эсэргүүцэж байгаа, дэмжиж байгаа бүхэл талын л одоо зүйлүүдийг бид тал талаас нь л ярих ёстой. За яг хуу азаа нэгтгэл байгуулагдсан ер нь түүх нь бол юм штэ одоо мэдээж урд нь бол олон жилийн өмнө бас нэгтгэл болж исэн, буцаад харж исэн, бүсчлээд байгуулж исэн гэл олон л түүхүүд манай салбарт байдаг. Тэгээд яг одоо энэ удаагийн нийлүүлсэн нэгтгэсэн асуудал бол энэ улсын хурлын тогтоолоор энэ төрийн компаниудыг нээлттэй болгох ийм шийдвэр гарсан. За энд бол одоо манай 20 азаа компани маань бол орцсон. За тухайн үед ч бас манай салбарынхан бол бас одоо оруулах нь зөв буруу тий олон талын байр суурийг одоо илэрхийлж исэн боловч одоо энэ тогтоолоор бол ингээд баталгаажсан. За ингээд засгийн газраас бол гаргасан тогтоолыг бол хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэнд бол ямар нэгэн одоо эсвэлтгүй гаргаж болохгүй. Учираас одоо засгийн газар бол 20 компани тусдаа нээлттэй компани болох боломж байхгүй байна. Чи нээлттэй компани болно гэдэг чинь бас өөрөө бас тийм хялбар зүгээр нэг шийдвэр гаргаад болчдөг биш чинь зах зээлийн орчин ажиллах боломжтой эсэх хамгаалал асуудал бол тухайн одоо нээлттэй компани хувьцааг авсан хүмүүс хувьцаа эзэмшигчдийн одоо эрх ашиг гэж юм байна тийм учраас маш өндөр шалгуурууд тавьдаг гэдэг ингээд олон юм байгаа. Тэгэхээр энэ тусдаа байх нь боломжгүй байна гэдэг. Тийм учраас нийлүүлээд зохион байгуулалт бас нээлттэй компани болох боломж бүрдэх. Бас одоо боломж нэмэгдэх юм байна гэдэг агуулгаар засгийн газараас бол 23 онд нийлүүлэх юм шийдвэр гарсан. 6 сард гарсан шиг санаж байна. За ингээд 11 сараас бол 23 оны 11 сараас бол яг улсын бүртгүүлээд томилогдсон тийм. Тэгээд одоо гүйцэтгэх захирал нь одоо нээлттэй сонгон шалгуулалтаар зарлагдаад ингээд томилогдсон. Тэгээд 23 оноос хойш мэдээж одоо яг засгийн газрын шийдвэр гарцсан. За хуулийн этгээд нь одоо улсын бүртгүүлчихсэн. За ингээд одоо нийлүүлэх процессыг эхлүүлэх үед бас л одоо тал талаасаа ярих юм хэрэгцээ шаардлагууд байсан. Ингээд 23 оны өвөл за 24 он баг бүтэн. За ингээ энэ хооронд бол зөвхөн шууд бас нийлүүлчихээгүй бас толгой охин компани болгож бас нэг хэсэг явж үзлээ. За ингээ яг өнөөдрийн яг засгийн газрын тогтоолтойгоо нийцсэн хэмжээний зохион байгуулалт бол сая энэ 25 оны 4 сараас л хэрэгжээд ингээ үндсэндээ бол 8 сарын мөрөөдөж байна. За тэг ямар ч өнөөдрийн байдлаар бол 20 компани маань бол ямар ч байсан ингээд нийлүүлээд нэг компани болсон. Жил ихсэн юм анх удаа юм одоо лиценз айлмалс гарах гэдэг ингээд ажиллаж байна. Бол ямар ч байсан хаанаас нь чарсан бол нэг компани. 20 салбартай байдалтай явж байна. За мэдээж одоо энэ олон компаниудыг одоо татан буулгах, за буцаа салбар болгон зохион байгуулах, бүтцийн нэг стандартаа болгох, дүрм журмуудыг нэгтгэх. За ингээд санхүү бүртгэлийн нэг програм хангамжийг бий болгох ч гэдэг юм уу. Энэ олон зүйлүүд бол сайн өнгөрсөн одоо 7-8 сарын хугацаанд болж өнгөрлөө. Манай ажлын онцлог бол өөрөө удирдлагын чанартай голтой тийм ээ. Яг хажуугаар нь 4 сар гэдэг чинь яг л бидний засварын ажил эхэлж байгаа хугацаа. Тэгээд хажуугаар нь бас яг энэ ажлууд өрнөсөн. Их л одоо тийм завгүй гэдэг юм уу одоо энэ их одоо атлын явдалтай л юм одоо 7-8 сар болж өнгөрч байна. За тэгээ одоо цаашдаа яах вэ гэдэг асуудал ч гэсэн бас одоо салбарын хэмжээнд хэлэлцүүлэг болоод явж байна. Тэгээд тал талаасаа ярьж гаад хамгийн зөв шийдвэр гаргах байхаа л гэж ингэж бодож байна. За тэгэхээр танай компани бол үнэлгээний хувьд нэлээд өндөр үнэлгээтэй, хөрөнгөтэй ийм компани болсон гэж ойлгож болох уу? Яг уу одоо эн чин нийт 20 компаниудын одоо нийт хөрөнгийг л нийлүүлсэн л нийт хөрөнгө шүү дээ. Тэгээд одоо 40 гаруй тэрбум төгрөгийн одоо хөрөнгөтэй гэдэг ийм байдлаар санхүү бүртгэлтээр бол бүртгэгдээд явж одоо өөрийнх нь үндсэн хөрөнгөөр нийлүүлээл яасан. Тэгээ одоо нийт одоо тухайн компани өөрийнх нь хөрөнгө гэж байна шүү дээ. Тэгээд бүх хөрөнгүүдийн одоо үнэлээд тэгэхээр санхүү тайлан балансан дээр бол 40 гаруй тэрбумын үнэлгээтэй. Тэгэхээр үндсэн байсан хөрөнгөөл нийлүүлсэн болохоос биш бас шинээр нэгтгэл болохдоо хөрөнгө оруулалт одоо юу гэдэг ямар нэгэн их хөрсөөрөөс оруулсан ийм хөрөнгө оруулалт гэж байгаа юу? Одоогийн байдлаар бол байхгүй. Одоо бол яг эхний энэ чинь яг нийлүүлэн зохион байгуулах гэл олон л үе шаттай явна. Эхний ээлжинд бол эхний нийлүүлэлт нэгтгээд нэг хууль итгээд болох асуудал. Тэгэхээр ямар ч хуучин байсан компаниуд юм аа л хөрөнгөний нийт үнэлгээд байна. Хувьцааны тухайд тэгэхээр одоо яг нээлттэй болсон гэсэн үг үү? Эсвэл одоо хаалттай тэгээд төрийн өмч маань өөрсдөө хувьцаа эзэмшигч байдаг лөө сангийн яам
Одоо бол яг хувьцаа эзэмшигч нь бол төр өөрөө 100% байгаа. Тэгээ урд нь ч тийм байсан. За яг зүгээр мэдээж одоо нээлттэй компани болох ёстой гэдэг ийм одоо чих хандлага бол байдаг. Гэхдээ эн чинь бас өөрөө их олон үе шатаар хэрэгжих юм байна. Үнэхээр хэрэгжүүлэх дээр одоо хэрэгжүүлэх процесс болоор. Тэгэхээр одоо ямар ч нийлүүлээд нэг компани болгоод за ингээд дараагийн шатанд нь ажлуудыг хийж тэгжиж нээлттэй компани болох юм бэл. Одоо бол яг тэр шат руугаа орж чадаагүй зүгээр нийлүүлэх процесс л явж байна. За магадгүй ирээдүг харсан асуулт гэх юм уу те. Нээлттэй хувьцаат компани боллоо. За магадгүй би хувьцаа авахд надад ашигтай байж чадах уу гэдэг талаас нь та хэр итгэлтэй байна. Мэдээж та тэр тал руу л ажиллаж байгаа гэсэн үг үстэй тийм ээ. Тэг яг уу бас одоо их л эргэлзээтэй асуудал надад ч байна. Тэг. Ягаад гэвэл ер нь одоо зам засвар өөрөө бас яг одоо яг бизнесийн одоо хэмжээ мөн үү тий энэ хөрөнгө нь хаанасаа гарч байгаа улсаас гарч таарна. Ингээд ирэхээр яг чөлөөт тийм зах зээл дээр ажиллах боломжтой байгууллага мөн үү биш үү? За дээрэс нь одоо хэн нэгэн одоо нээлттэй компани боллоо гэхэд энд чинь үйл ажиллагааны зардал гараад мэдээж ашиг олох хэрэгтэй. Төрөөс олгож байгаа мөнгө өөрөө ашиг олох хэмжээний байх хөөгүй юу? Ер нь ч бас байх нь зөв үгүй юу гэдэг бас асуудал бас байгаа шүү дээ тий. Төрөөс олгож байгаа учраас магадгүй чөлөөт зах зээл дээр үйл ажиллагаа явуулж исэн бол тэр чинь үйл ажиллагаагаа өргөжүүлээ, сайжруулад борлуулалтаа нэмэгдүүлээд, ашигаа нэмэгдүүлээд бүтээгдэхүүн гаргаад бүтээгдэхүүн одоо магадгүй нэг бүтээгдэхүүн гаргаад нөгөөт нь амжилтгүй бол өөр эднийг санаачлал гаргадаг ч юм уу тий. Маркетинг хийгээ. Гэтэл бидний үйл ажиллагаа бас яг юу вэ? Үндсэн чигүүрг маань юу вэ гэдэг ингээ харахаар бас нээлттэй компани болоход бас их тийм амаргүй. Олон нийт бас буруу ойлгоод байдаг. Юу гэхэлэр би ч өөрөө азцаад ажиллаж илаа. За зам тээврийн хөгжлийн төвд хүртэл ажиллаж илаа. Тэгэхээр аймгийн төвүүдэд ингээд 20 байршилт байгаад байгаа шүү дээ. За яг зарим нь суман дээр ч байдаг те. Эрдэнэ санд, Баян чандман, за завханных ч юу лээ тосон цэнгэлж гэдэг юм уу хар хорин. Ингээд явдаг. За тэгтэл ард иргэд болохоор энэ аймгийн төвийнхаа замыг анцлаач. Танай азцаагийн хийх ёстой гэж бодоод итдэг. За гэтэл бол энэ биш шүү дээ тийм ээ. Хот хоорондын энэ улсын чанартай замыг засдаг, арчилдаг, хариуцдаг энэ компаниуд байгаа. За тэгэхээр таасаа ярьлаа л да хөрөнгө одоо улсын төсөөс ингээл гарч байгаа шүү дээ. Тэгэхээр авч замын сан гэд бас байдаг. Ард иргэд олон нийт бүр яг мэдж байгаагаар постууд дээр мөнгө хураагаад зам засахад зарцуулдаг гэдэг. Энэ маань 1000 төгрөгөөр л явж байгаа чинь 500 байсан гэд нэмэгдсэн. Гэхдээ авч замын сан яг хэдэн үсрээс бүрддэг. Яг энэ сангийн яг мөнгө хөрөнгө бүрдүүлэлт нь зөв ажиллаж гин үү? Тэгээ ажил цуглуулсан мөнгөө 100% зарцуулах ёстой байх гэж би ойлгодог. Яг зарцуулж гин үү? За улсын төсөөс татаас авч гин үү? Нөгөө эсрэгээр эн чинь баг халамж гэсэн үг шүү дээ. Татаас болгоо халамж шүү дээ. Одоо манай ус, автобус юу гэдгийг цахилгаан бүхэл юмнууд бас татаас тайлбарж байдаг. Халамжлуулаад амьдарч идэг улс шүү дээ, тий. Энэ тал дээр та. Яг хоо ер нь одоо энэ засвар одоо нэгдүгээр түрүүний чиний хэлдэг үнэн. Одоо Монгол улсад бол улсын одоо замаа бол энэ чинь 2 3 бүлэгт хувааж байгаа шүү дээ, тийм ээ. Олон улс нартай зам гэдэг нэг хэсэг байна. За нийслэлийн зам гэдэг нэг ангилал байна. Орон нутгийн чанартай зам гэдэг чинь тий. Тэгэхээр одоо энэ азаа нэгтгэл буюу одоо азаа компаниуд бол үндэ улсын чанартай зам хариуцагч гэж явж байгаа. Тэгэхээр орон нутаг бол одоо орон нутагтаа бүтцээ хийдэг юм уу, эсвэл өөр бүтцээр хийх юм уу, эсвэл магадгүй тэр одоо орон нутагт байгаа компанитайгаа гэрээлээд ч гэдэм юм явахаас биш. Яг үндсэн үүрэгт нь бол одоо орон нутгийн зам бол амаргүй. Тийм учраас нөгөө аймгийн үүд бол аймаг болгонд янз бүрээр зарим нь бол тунд байгаа азаагаараа дотор ажлуудыг хийлгэж чинь, зарим нь тусдаа бүр орон нутгийн нэг юм жижигхэн компани байгуулсан хийж чинь. За зарим нь бол төөгтэй хариуцуулаад хийж чинь гэх юм уу. Орон нутаг болгоно л янз бүрийн зохион байгуулалтаар хийж чинь. Тэгэхээр яг хуу энэ бол нөө аймгийн төвд замаа цэвэрлэхгүй байна гэдэг асуудал бол одоо тусдаа л асуудал тохирох гэдэг шүү дээ. Тэгэхээр замыг бол ер нь бол бүх улсын орны хэмжээнд ингэж ангилт юм бэл. Яг одоо улсын чанартай одоо тухайн мужийн чанартай ч гэх юм уу те тухайн одоо яг одоо провинс гэж ярьдаг одоо яг тийм аймгийн чанартай ч гэдэг юм гэдэг бүгдээрээ тэгж ялгадаг юм. Яг л тэр жишгээр манайх бол замаа ангилчихсан байна. Хоёрдугаарт бол яг энэ зам арчилтын асуудлын санхүүгийн хөөсөр наан байх юм байна гэдэг. За яг л одоо бусад улс орнуудын жишгээ адил энэ тусгай тийм одоо сантай байх хэрэгтэй. За энэ нь өөрөө сангад төвлөрдөг их хөөсрүүттэй байх хэрэгтэй. За тэр их хөөсрүүдээс төвлөрсөн
тэр их хүүсрүүд нь хүрэлцээтэй хэмжээний хөрөнгийг төлрүүлдэг байх хэвээр. Нэг ийм агуулгаар бол яг л тэр жишгээрээ бол явж байгаа. Зүгээр өнөөдөр бол манай авто замын санд бол 6-7 их хүүсрүүд баха. Тэгээ нийтдээ одоо энэ төлбөр авах цэгээс орж байгаа орлогч нь бол нийт жилдээ тавьж байгаа засвар арчилтын мөнгөний бол 20-30% л бүрдүүлж байгаа шүү дээ. Бас хүмүүсээс андуураад маш их хэмжээгээр мөнгө авчаад засахгүй байгаад байна гэдэг те. Тэгэхээр нэгдүгээр авч байгаа төлбөрийн хэмжээ маань ч хайцсангуй бага, хоёрдугаар төлбөр авах цэгийн маань тооч бас одоо нэлээд цөөхөн те. Дээрэс нь бас энэ тээврийн хэрэгслийн онцгойлон татварын тодорхой 20-с доошгүй нь орох хэвээр. За мөн одоо бас энэ олон улсын тэмцэлгүүч гэдэг юм ингээд нэлээд их хүүсрүүдтэй. Тэр яг одоо бидний гол анхаарах хэвээр юмнуудын бас яалтч нэг нь бол энэ. Бид мэдээж одоо хөрөнгийн их хүүсвэрээ хүрэлцээтэй бөгөөд тогтвортой болгох асуудал бол зайлшгүй байгаад байгаа. Тэр хууль нь бол байгаа. Хүмүүс одоо энэ хуулийг хэрэгжүүлэх тал дээр энэ хуулийн хэрэгжилтийн процесс дээр бол одоо холбогдох яамдуудтай хууль зүйн яам, сангийн яам гэдэг юм уу те. Энэ байгууллагатай маш сайн хамтарч энэ одоо замын сангаа бүх их хүүсвэрийг ажилуулдаг болох шаардлагатай байна. Одоо бол энэ яг авто замын сан гэдэг энэ чинь төрийн одоо засгийн сан тусгай сан шүү дээ. Энэ тусгай сангийн яг одоо санд орж байгаа яг одоо тэр төрийн сангийн тусгай одоо дансанд орж байгаа мөнгө бол зөвхөн төлбөр авах цэгээ ороод идэг. Улсын чанартай зам засвар дээр бол ингээд тэр төлбөр авах цэгээс орсон мөнгө нэмээд одоо өөр одоо их хүүсвэрээс одоо улсын төсвөөс одоо нэмэл ингээд нэг тавьчаад байгаа байхгүй. Тэгэхээр ер нь цаашдаа ийм байдлаар нэг улсын төсвөөс хэдэн төгрөг тавигдах нь мэддэхгүй явж авахд болохгүй. Энэ сангаа бүрэн ажилуулдаг. Тэр сан өөрөө хүрэлцээтэй байдаг бах. Тэр сан руу төвлөрөх ёстой их хүүсрүүд бүрэн төвлөрдөг. Хэн нэгэн хүнээс хамаарахгүйгээр шууд тэр сан руугаа орж идэг байх. Энэ тогтолцоог л одоо манай салбар анхаарах хэрэгтэй болж байна. Одоо сахимжаад байгаа шүү дээ тий. Төлбөр авах цэгүүд бол төлбөр авах цэгүүд одоо хотоорс миний мэдхий хотоорсон 5 цэг гэдэг. Одоо замын үед хүртэл болцсон байгаа. Магадгүй эрдэнэ хүртэл болцсон байна уу гэж хараад исэн үгүй юу? Тий. За яг одоо энийг бол яг зам төрийн хөгжлийн төвөө өнөөдөр байдлаар зохион байгуулж байгаа. Тэгэхээр яг энэ захимжуулах ажлын явцыг бол зам төрийн хөгжлийн төвөөс илүү мэдчихэж байгаа гэж бодож байна. Миний ойлгосноор бол ер нь сүүлийн 2-3 жил бол захимжуулах ажил нэлээд идэвхтэй явсан. Ирэх жилээс бол нэлээд бүрэн хэмжээгээр ажиллаж эхлэх ийм одоо төсөл байдалтай байгаа маань л ойлгосон. Ойлгосноор бас интернетийн хорд аягүй чухал гэдэг юм шиг үлээ. Тэгээ хүмүүс яваал өнгөрөхөд одоо юу гэдэг тэр нэхэмжлэх хүүсээд ингэж яваад ингэж ирээд тэгээ хаалт онгооход асар богино хугацаа зарцуулах хэрэгтэй. Тэхийн тулд өндөр хурдны интернет шаардлагатай гэдэг. Тий. Одоо 21 онд бол зам төрийн төвийн дэд захирлаар хахад бас яг энэ төлбөр цэгийн асуудал бас нэлээд орж ирсэн. Тэр үед яг энэ интернетийн хурдын асуудал одоо маш их төвхтэй асуудал байсан. Манай төлбөр цэгүүч нөгөө сум суурин бараадаад байж байгаа. Тэгэхээр нөгөө яг шилэн кабелгүй учраас зүгээр тийм одоо бусад төрлийн интернетээр бол тэр хурдыг гүйцэхгүй тийм. Тэгэхээр зайлшгүй шилэн кабель тавих. Үнээсээ удаан болчихно. Тийм. Зайлшгүй шаардлага. Галлын хайч гэдэг шүү дээ. Тийм. Одоо бол бодоход яхад шилэн кабель тавьж байгааг би ойлгосон. Бүх төлбөр цагуудаар. Тэгээд ирэх юм бол хурдан сайжраад нөгөө төлбөр авах процесс маань хурдан болоод. За юу нэгэн төлбөр авах төлбөрийн үнэний тухайд ирсэн дээр нэмгсэн асууч дээ. Гэхдээ үйл ажиллагааг нь бол зам тээврийн хөгжлийн төв зохицуулж байгаа. Мэдээж таны одоо үзэл бодол юу гэдэг юм чи мэдээж засвар ажил гэдэг бол авто замын одоо бодлогын л асуудал шүү дээ. Тэгэхээр яриад явцсан дээр. Миний харж байгаагаар ингэж бодд юм аа. Аймгийн төвүүдтэй ойрхон сумдууд байна. Нэг 20 км зайтай, 10 км зайтай ч үт юм. За одоо шууд санаж байгаагаар хамгийн ойрхон одоо Дархан руу явж хад хонгор сум байна. Дархны төлбөр авах бүр энэ 3 замынхаа уулзуур дээр байсан хуучин. Шинэ Дархны зам маань 4 игнэ болж өргөсний хэрээр дараа гэх юм уу те хонгор сумынхаа нааталд гараад ирсэн буюу хонгор сумынхан Дархан ортлоо замыг үнгүй ашиглаж байгаа. Усын чанартай замыг. Эрдэнтийн наатлын улаан толгой байна. Бас л цаанаа байсан нааталтаа гарцсан. Одоо за манай нутаг булганы орхон сум тэр хооронд юу байхгүй. Сайхан замыг бол асуудалгүй ашиглаад үнгүй ашиглаад ирж байгаа. За одоо юу гэдэг Баян онгорын наатлын үлдээ сумч гэдэг юм зөндөөл сумнууд байгаа. Хинтийн наатлын мөрөн тий мөрөн сумынхаа уулзуурын нааталт гэдэг. Мөрөнгийнхаа энд аймаг орохдоо үнгүй ашиглаад идэг. Гэтэл тэр мөнгийг одоо магадгүй жилдээ хийдхэн зорчдөг би ч юм уу тий та ч юм уу бид нар бүгдээрээ ингээд хинтий орохдоо булгаа орохдоо дархан орохдоо ингээд төлөөд байгаа. Гэтэл тэр ойрхон сумдуудын иргэдийг бодох юм бол бид тэр 20 км 10 км замыг маш бага ашиглаж байгаа хэрнээ мөнгөөр зорчдөг. За бүр ингээд би ухаад
бодоод тахлаар хонгор сумынхан бол дарханд ажил хийж байгаа. Өглөө өдөртөө ингээ ашиглаж байгаа. Гэтэл үнгүй ашиглаад байдаг. За 1000 төгрөгөө төлчихийгээд тэгэхээр магадгүй надтай адилхан мөнгө төлөх гээд шүү дээ. Урт 200 км ашиглах надтай адилхан төлбөр төлөх гээд байгаа болохоор барьцаа энэ асуудлыг ингээд хийгээдгээ хил ам гаргацсан л байх гэж боддог. Би бүр яг мэдж байгааг их хорхаацаад ажиллаж байхад улаан толгойхон тэгдэл байсан. Тэгэхээр тэрэнд тохирсон мөнгийг авч яах нь чухал юм болоо. Одоо 100 төгрөг ч юм уу 200 төгрөг яг хэд байдгийг мэдэхгүй тооцоол гаргаад тэгэхээр надад шудраг санагдаад идэг. Энэ тал дээр таас юу гэж бодож байна. Хоёрдугаарт уучлаарай. 1000 төгрөг маань яг болж гин үү? Бага байна уу? Надад бол бага юм шиг санагдаад байна. За яг хөө тасавчлаа. Зүгээр. Ер нь бол яг хөө энэ төлбөр авах цэгүүдийн байршил тэгэл орон нутаг сум түшгэлсэн тий гээд ингээл олон талаас нь ярьж штэ. Тэгээд яг хөө энэ бас нэг тийм одоо харагдаж байгаа шиг бас амар биш. Манай замын онцлог гэж байна. За. Одоо маш урт үргэлжилдэг тий хөдөлгөөний эрчим багтай. За ингээл одоо нээлттэй зам гэж хэлж болно штэ. Тий одоо хагуранч гараад хагуранч бууж болохоор за ийм үед бол одоо бид нэр тийм одоо нөгөө яг явсан километрээр нь тооцоход бол бас их амаргүй. Эцэн бас тийм магадгүй одоо гадны одоо тодорхой одоо 20-30 км үргэлжилж байгаа хурдны замуудыг буух орох цэгүүд нь тодорхой хяналттай тий энэ цэгээрээ ороод тэдэн километр яваад буцаад гарахт нэгэд явсан километр тооцоод гаргахад тэр бол амархан байж магадгүй. Тэгэхээр манай замын үед бол үнэхээр бас яг тэр бол их төвхтэй. За хоёрт энэ төлбөр цэгүүдийг яагаад энэ сурвалжлын бүсүүд бас тодорхой хэмжээгээр дагуулад байдаг вэ гэхээр энэ бас хэдэн шалтгаантай. Им шиг одоо би боддог. Нэгдүгээр бас тэнд байгаа нөгөө ажиллах хүчний асуудал байна. Бид нар одоо яг энэ суурилын бүсээс хол гэдэг ингээд нэг бүр эзгүүхээр ингээд тавих асуудал. За яг хоо одоо бол цахимжаад дээр бол харьцангуй гайгүй болж байгаа. Тухайн үед бол бас нэг төлбөр гаргацын аюулгүй байдал гэж бас нэг чухал асуудал байсан. Ягаад тэгэхээр бэлэн мөнгө хураадаг учраас эзгүүхээр шүн хизээч хэдэн ч машин ирэх юм бүү мэд газар тэр одоо яг хасандаа 2-3 сая төгрөгтэй байж байгаа тэр хүмүүсийг бас байлганад бол бас нэг суурьслын бүс дагуулахгүй бол эрсдэлтэй болохгүй байгаа гэсэн. Тэгэхээр яг хөө би бол одоо яг тухайн сум орчмын тэр хөдөлгөөн одоо тэр ашиглаас гэдэг асуудал бол хоёр талтай. Мэдээж одоо замын хүмүүс бол авч явах стайл гэдэг баг. За тухайн сумд байж байгаа бол өдөр болгон тэр цэгээр чи хэд орж гарч байгаа шүү дээ. Ажилдаа явах гэж л ирэх гэж л гэдэг. Уул нь илэгдүүлээд байгаа. Богинохон ч гэсэн тэр замыг хамгийн их илэгдүүлж байгаа юм гэж би бодоод байна. Гэтэл тэрийг нөгөө орох гарах цэгийг хязгаарлах гэхэд юм 100 төгрөг авна гэхээр одоо яг яаж авах вэ? Манай замынх маань нөхцөл юу вэ гэдэг тэгэхээр бол их төвөгтэй. А яг хуу миний бол зүгээр төсөөлж байгаагаар бол бид нар ер нь яг 150-200 км-т ч гэдэг юм уу тэрийг яг тогтоогоол за мэдээ тухайн сумынхан бол одоо энэ хизээс дуусахгүй маргаан учраас тэрийг бол орхидгоор орхиод зөвөр нэгэн л төлбөр хацаагаар дамжаад гарч байгаа л хүмүүс бол бүгд төлөө явдаг байх. Энэ илүү хялбар юм болоо даа л гэж бодож байгаа. Харин зөвөр яг тэр 100-аас 150 ч гэдэг юм уу 200 км ч гэдэг юм тэр стандартаа бол яг бариад тэрний дагуу төлбөр хацаагийн хатааг нэмэгдүүлээд явах нь зөв юм болов гэж боддог. Хүн болгоны нөхцөл болгон тохирсон тэр одоо зохицуултыг хийх бол амаргүй шүү дээ. Манай замын онцлогтой одоо холбоотойгоор. Дараагийн нэг зүйл нь бол яг хуу төлбөрийн хэмжээ мэдээж бага. Чи одоо хэдэн он тогтоос 13-4 оны үед тогтоосон. Тийм 1000 болсон тогтоош шүү. Тэгэхээр тэрнээс чухахад 10 жил шүү дээ, тийм ээ. Тэрнээс чож инфляц юу боллоо. Замын ашиглалтын зардал өдөр болгоно л одоо 20-30 хувиараа нэмэгдэж байна, тийм. Тэгээд ихээр бол мэдээж одоо энийг бол нэмэгдүүлэх бол шаардлагатай. Яг нь ер нь бол нэмэгдүүлэх чиглэл манай яам бол бас нэлээд идэвхтэй ажиллаж байгаа л гэж би ойлгож байгаа шүү дээ. Тэгээд бас нэмэгдүүлэхэд бас их хамаргүй биш байгаа юм чи нөгөө олон хүний одоо шүүмжил өрнөн за ингээд энэ шийдвэрөөр засгийн газар дээр гардаг. Тэгэл бас тэр шийдвэрийг гаргахад бас жоохон зарим талдаа бас хүндрэлтэй ах шиг байна. Улс төрийн одоо тий янз бүрийн шүүмжлээс айдаг тий. Бас жоохон зориг хэрэгтэй тий. Нэмэгдүүлэх шаардлага бол зайлшгүй байх. Энийг бол бид нар хаана л ойлгох хэрэгтэй. Манай иргэд маань ч гэсэн ойлгох хэрэгтэй. За мэддэгдээс бол нэг том шүүмжлэл байгаас нөгөө замаа засахгүй мөнгө аваад байна л гэдэг тий. Мэдээж энэ чинь их үзүр нь бий болж замаа засах хэрэгтэй гэдгийг бас иргэд маань бас нэг талаас ойлгох хэрэгтэй. Хоёрдугаар иргэд маань бол ямар хэмжээний замыг туулаад ямар хэмжээний төлбөр төлж байгаа вэ гэдгээ бас нэг иргэд нэг харчвал заач болохгүй ч биш юм байна да гэж бодогдох л байна. Шорон зам аваад ирснээс бас тэр хүн чинь хэмнэлт гаргаж байгаа. Маш их хэмнэлт гаргаж байгаа. Эдийн засаг юу ч үгүй машины эвдрэл шатхан ингээл зөндөө хэмнэлт гаргаж байгаа. Яг тэр маань өнөөдөр шууд
нүдэнд нь харагдаж шууд гарт нь маа мөнгө гэдэг үгж байгаатай адилхан биш байгаа болохоор ойлгохгүй л албатай юм шиг л бас бодож байгаа ш нэг нөгөө хэлэхэд. Миний хувьд бол яг тийм шудраг бас байдал энэ ойрхон сумынханд бас харагдаад идэг. Гэхдээ энэ юмыг бас ярьж яахгүй бол хизээ нэгэн цагт бас болно шүү дээ тий. Тэр хэсэг маань хурдны зам чи морц гарсан тодорхой болоод ирэх нь байна. Тэр нэг постыг тойроод орчдгоо нөхцөл байдалд үүсэх нь байна. Тэгэхээр бас одооноос ярьж л байсан дээр ах гэж бодоод би бас зөрөгтэйгээр л асуулаа. Зөв зөв тэгээд л манай замын онцлогтой холбоотой л бас энэ үгдэн шууд өнөө маргааш хийхэд бол их төвхтэй л гэж хараад байдаг. Тэгээд бас мөнгө маань ч нэмэгдэх юм. Тийм нэмэгдэх зайлшгүй шаардлагатай. Тэгээд одоо яг хуу эн чинь хамгийн наазах нь гэхэл бас нэг одоо ингээд бүх аймгийн төвөд Улаанбаатар хоттой ингээд холбогдоод ирэхээр юу яа гэм ер нь альва юм чинь ингээд нэг хэрэглэгчийн шаардлага өндөрсөн гэж нэг юм байна шүү дээ тий. Дасаад нь бол ингээд дасаад чи мэдээж л амаргүй нөхцөл байдлаар туулж энэ бүх замуудыг одоо аймгийн төвтэй холбож байгаа шүү дээ. Гэтэл мэдээж бүгдийг холбоцсон учраас одоо энийг сайхан байх тухай асуудал, нөхгүй байх тухай асуудал тий. Аюулгүй байх тухай асуудлууд гэдэг. Урд нь бол одоо замтай л байх асуудал нь чухал байсан шүү дээ. Одоо ямар ч гэсэн нэг замтай байх нөхцөл бүрдчихлээ. За одоо мэдээж хэрэглэгчийн шаардлага нь бол зөв. Гэхдээ хэрэглэгчдийн өмнөх шаардлага одоо тавьж байгаа шаардлага бол тэнгэр газар шиг өөр. Ягаад тэгэхээр нөгөө нэг нөхцөл байдлын сайжраад их тусмаа шаардлага өндөр болж штэ. Тэгэхээр хэрэглэгчийн бол буруу биш. Тэр шаардлаганд нийцсэн нөгөө улс бас одоо юм л одоо бодлогоо гаргах хэрэгтэй. Тэгэхээр одоо бид нар ашиглалтын асуудлыг бол их л сайн ярих хэрэгтэй асуудал. Би бас ингэдэм жоохон л байсан л да. Одоо магадгүй 2000 он хавцаа юм болов сонин дээрээс л харж исэн. Гэхдээ би гарчиг. Мянганы зам мянгуужингийн үлгэр гэдэг гарчиг. Гэхдээ айгүй жоохон байсан болохоор доторх агуулгын уншаагүй. Гэхдээ яг тэр дүр зураг ингээ миний ойдонд буугаад үлдсэн. Гэхдээ өнөөдөр ингээ харахад бол мянгуужингийн үлгэрийг бол биелүүлсэн гэж бодоод байгаа шүү дээ. Над дээр ямар бодолтой байдг вэ? Одоо юу гэдэг манай орны эдийн засаг хүн амч гэдэг юм уу? Энтэй ингээ харьцуулахад харьцангуй их бүтээн байгуулалт хийсэн бахын замын тухайд бол тий. Одоо ер нь бол 21 аймгаа холбочлоо, сумдуудаач холбох гээд явж байна. Энэ дөөр ашиг гэдэг юм уу? Энэ тал дээр ямар бодолтой? За энэ болвол одоо бас тухайн үе ерхий сайдаар ажилласан хүн ч бас хэлжлээс нөгөө ер нь сүүлийн манай Монгол улсад 20 жилийн хугацаанд баг амжилттай хэрэгжиж чадсан баг цорын ганц мега төсөл байхаа гэдээ ярьж байсан тийм санаж байна уу тий. Тэгээ би бол тэрнтэй санал нийлдэг. Ер нь одоо Монгол улс одоо ингээл одоо нийгмийн өөрчлөлтөөс хойш маш олон мега төслүүдийг ярьлаа тий. Олон цахилгаан станц ярьлаа, олон мөсөн цахилгаан тэгэл зөндөл олон юм ярьлаа, олон төмөр зам ярьлаа тий. Яг өнөөдөр боддоор ингээд үнэхээр боддоор хэрэгжиж чадсмаар цорын ганц төсөл нь энэ байхгүй. Одоо тэр үеийн одоо замын нөхцөл байдал ямар байлаа, одоо ямар болоод бүгд холбогдчиход байгаа билээ гэдэг асуудал харахад бол үнэхээр том амжилт. Энэ бол одоо манай өмнөх үеийнхний одоо манай тэр тусмаа манай замын салбарынхны өмнөх үеийнхний бол үнэхээр одоо түүхэнд бичигдэх, хизээч мартагдах ёсгүй маш том зоргийг гаргаж баг одоо мянгуужингийн үлгэр гэж бичсэн хүний бас буруу биш шүү дээ. Чинь тухайд үнэхээр бүтсгүй санагдаж байгаа. Энэ олон мянган километрийг яаж барина гэдэг чинь хөрөнгө нь хаана байгаа, барих компани нь хаана байгаа, чадвартай инженерүүд нь хаана байгаа, ажлах хүч нь хаана байгаа, тоног төхөөрөмж нь хаана байгаа гэдэг ингээд тэр үеийн нөхцлөөс харахаар тэр чинь үнэхээр мянгуужингийн үлгэр байсан байхгүй. Тэгэл одоо бүхэл одоо үеийн л одоо их хурал засгийн газар цаа тэр тусмаа одоо манай өмнөх үеийн замын салбарын одоо удирдлагууд одоо Бударгаас эхлүүлээл, за Очир утгаагаас эхлүүлээ, за Талигач инктор гээл ингээл олон л хүмүүс шүү дээ. Тэгэл он дарагч байж, Бацуур дарагч гэдэг юм. Тэгэл үеийн л ингээд нөгөө нэг төлөөлөлт чинь энд чинь одоо гал усны дундуур явж байгаа л энэ бүх зам. Тэгэхээр энэ бол одоо манай өмнөх үеийнхний бол үнэхээр түүхэнд бичигдэх хэвээр юм. Нөгөө талаасаа бид бол яг хуу миний зүгээр нэг хараад байдаг юм бол ер нь манай Монгол шиг эдийн засагтай, Монгол шиг юм газар нутагтай, Монгол шиг ийм одоо юу гэдгийг газар нутгаас хамаараа суурьшлийн бүсүүд нэм алслагдсан ийм газар уучлаарай бүх аймагуудыг Монгол шиг газар нутагтай гэдгийг та өөр амьсгалын хувьд хэлж гэнэ үү? Хэмжээний тухай хэмжээний хувьд хүн амын одоо нэгтаршил одоо дэлхийд одоо хамгийн бага улс шүү дээ тийм ээ. Тэр ийм одоо газар нутагтай тэгээд ийм суурьшлийн бүсүүд нэм алслагдсан нэгтаршил багтай эдийн засгийн хувьд ийм жижигхэн улс өнөөдөр энэ бүх аймгийн төвүүд холбоод зам барьчна гэдэг бол атгуучтай зам барина гэдэг бол өөрөө ер нь би боддог зүгээр дэлхийн одоо автозамын салбарт ярихад ч их том одоо түүх байх гэж боддог. Магадгүй бидний нөгөө дутагдаад байдаг юм. Энийгээ нөгөө
олон улсад сурталчлах, ойлгуулах, энэ мэдээллээ өгөх талын юмнууд жоохон төвчдөг л та. Яг үнэхээр сайн ярьж чадвал, ойлгуулж чадвал энэ бол үнэхээр том амжилт. Та эдийн засгийн үр ашигын тухайд бас тайлбарлаач тий. Мэдээж олон улсын чанартай зам гэдэг бол хамгийн их үр ашигтай байгаа. Тэгээ орон нутгийн буюу энэ сумдууд руу бас ганцаархнаа тэр сум руу явчихж байгаа ч юм уу. За 2-3 сумч бай. Гэхдээ эн чинь бол олон улсын болон улсын чанартай одоо орохгүйгээр тийм замнуудыг бас харьцуулахад юу юм бол бас магадгүй өмнөх дугаар дээр ч гэсэн ярьсан л та нэг Лука гişүүн л ярьсан шүү дээ 3 салбар руу хөрөнгө хийх хэрэгтэй. Магадгүй сургуулийн хэрэгсэл ч юм уу ингээд сумрууга зам татаад байна. Энэ автомашин үйлдвэрлэдэг компаниуд чинь зам руу хөрөнгө оруулалт юм шүү дээ. Тэ өмнөх зочноос ч бас асуусан яг таны хувьд тэ одоо цаашлаад бас энэ замуудыг арчлах гэдэг хамгийн чухал даалгавартайгаа тулчаад байгаа. Энэний нэг том одоо гэр бүлийнх нь дарга нь бол таа шүү дээ тэ. За эдийн засгийн үр ашигын хувьд бол мэдээж манай Монгол дөрвөн байлсад эдийн засгийн юм жижигхэн эдийн засгтай улс оронд ийм одоо алслагдсан суурьшлийн бүстэй ийм улс оронд бол өнөөдөр яг нэг үйлэхэд бол аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой зам барих бол эдийн засгийн хувьд бол үнэхээр одоо эдийн засгийн үр ашиг гэж бол байхгүй. Одоо бага. Үнэхээр бага. Одоо тэнд бол одоо ямар нэгэн за энэ замыг барьчих юм ийм хэмжээний одоо юу гэдгийг орлого буцаад төвлөрчих юм байна гэж бодох ямар ч боломж байхгүй. Тэнд тэр зам манд хэдэн зуун километр очиод хэдэн мянган хүн дээр очиж байгаа билээгээ бодоод үзэхээр тэр мянган хүн мэдээж өдөр болгон бүгдээрээ явахгүй нь ойлгомжтой хэдэн хувийн тэр замыг ашиглаж байгаа билээгээ бодоод үзэхээр бол эдийн засгийн хувьд үнэхээр боломжгүй. Зүгээр яагаад өнөөдрийн хүртэл энэ замууд баригдсан бэ гэхээр нийгмийн ач холбогдол. Тэнд байгаа хүн адилхан л Улаанбаатар хотод амьдарч байгаа хүнтэй адилхан нийгмийн үйлчлэгийг авах хэрэгтэй. Одоо Улаанбаатар хот руу дуртай үедээ ирдэг байх хэрэгтэй, явцдаг байх хэрэгтэй гэдэг ингээд агуулгараа л одоо ерөөсөө маш том зориг гаргаж ил хийсэн юм. Бид бол яг хуу мэдээж нөгөө манайхан чинь бол одоо бусад улс орны юмнуудыг хараад магадгүй хэдэн 10 игнэтэй тий одоо хэдэн 20 төлбөр баг цэгүүдээр зэрэг ороод одоо гараа явж байгаа энэ замуудыг хараад тэрний оруулсан одоо тэр дуучлалтын зузааныг яриад замын өргөнийг яриад тий ингээл одоо бүр ингээл магтаал шагсаал байдаг шээ. Эн чинь бол нөгөө хүн амын нектар шиг өндөртэй эдийн засгийн одоо шал одоо өөр агуулгатай юм улс орно. Тэр ихсэн даацаас өөр шал ондоо тий ингээд тэр замыг барихад тэр бол магадгүй одоо ёстой тэр дээгүүр нь явж байгаа машин болгоноос хамгийн бага хэмжээгээр төлбөр авахд л 5 жилийн дотор тэр гарсан зардлаа нөхөд авчих ийм замыг бол дэлхийн альж банк, альж одоо компани хөрөнгө оруулалт барьж штэ. Тэгэхээр бид нар бол энэ бол шал өөр агуулгатай зам байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бас яг бүх замыг одоо яг тэр чанарын хувьд ч тэр ингээ бүх юмыг тэднэртэй харьцуулахад бас үнэхээр амаргүй. Тэгэхээр бас одоо харилцан адилгүй л. За одоо мэдээж одоо бид нар манай авто замын салбарын том одоо дараагийн нэг том одоо алхам гэдэг юм хөгжил явах хэрэгтэй зүйл бол энэ ашигтай асуудал. Одоо бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд чинь баг одоо 6-7 их найд орчим төгрөгийн хөрөнгө оруулалт энэ улсын чанартай зам дээр хийсэн. 20 жилийн хугацаанд тийм. За тэгээд яг баригдсан хөрөнгөөр тооцоод үзвэл 20 дандаа бишээд 5-6 их найд төгрөгийн л одоо хөрөнгө байгаад байна шүү дээ. Энэ одоо хөрөнгийг яаж ер нь одоо хамгийн бага зардлаар үр ашигтай хэлбэрээр одоо ашиглаж явах юм бэ гэдэг энэ тогтолцооны асуудал бол өөрөө одоо бид нарт үнэхээр одоо шийдэх ёстой юм л маш сайн ярих ёстой. Зүгээр яг хөө мэдээж улс орон болгоно л одоо энэ засвар арчилтай холбоотой асуудлыг өөрөөр түүхийг туулсан байгаа шүү дээ. Тэгэл хүмүүстэй ярьж байхад зарим нэг зүйлийг уншиж байхад бол бас л одоо ихэнх үедээ нэлээд төвхтэй байж байгаа л тэгэл явцын дунд ингээд юмуд багаар шийдэгдэж явж байгаа. За өнөөдөр бол ингээд тогтолцоо нэг зөв болцсон байгаа. Одоо тэгэхээр бид нар энэ тогтолцоогоо маш яралтай л одоо зөв болгож авах асуудал нэн чухал. Тэгж нөгөө хэрэглэгчээс ирж байгаа гомдлуудыг одоо нөхгүй байх асуудал, өвөл нь хальтрахаагүй байх асуудал тий. Гэт ингээд юм одоо их том зургаар нь хараад одоо ер нь их тийм тогтолцооныхоо өөрчлөлтийг бол бид нар маш яралтай хийх ёстой л гэж бодож байна. Тэр хүрээнд л одоо над цаа нэгтгэлийн асуудал бас явж байгаа л гэж би боддог. Тий. Энийг бол бид нэр илүү нөгөө ер нь одоо энэ ашиглалтын тогтолцоо маань яхын төр ямар оролцоотой байх юм, хувийн хвшлийн оролцоо нь ямар байх юм те. Төрийн оролцоон дотор одоо ямар чигүүрэг байх юм, тэр чигүүргийг ямар аж ахуй нэг хийж болох юм уу те. Болно гэвэл хэн хийх юм, зам төрийн хөгжлийн төвний хийх юм, за нэгтгэл нь хийх юм уу.
азаа нэгтгэлийн чигүүрэг нь ямар байгуулгын, зам тэргүүлийн төвийн чигүүрэг нь ямар байгуулгын, яам одоо ямар оролцоотой байх юм тий. Яамны өөрөө нь одоо бодлогын гэдэг юм одоо тэр чигүүрэг нь ямар хэмжээнд үйлчлдэг байх юм гээд энэ бүхнийг харж гаад л нэг юм одоо бүх тогтолцоогоо зурмаар байгаа тий. Тэгэж чадах юм бол асуудлууд бол шийдэгдэх боломжтой гэж харж байгаа. Тэгэхээр энэ бүх зургаа хизээ нийлж харах юм. Хизээ нийлж одоо яах юм? Миний ойлголтоор бол одоо үндсэн энэ засвар Монгол улсын авто замын бодлого гэдэг бол одоо яамнасаа л гараад явж байгаа шүү дээ тий. Та ч гэсэн яамнаас гарч байгаа бодлогоо хэрэгжүүлээл явж байгаа. Тэгэхээр яг хизээ. Одоо би шийдвэр гаргадаг хүмүүсээс одоо яг одоо тэдийд гэж бол хэлж мэдгүй. Таны санаа юу вэ? За яг хөө мэдээж одоо энэ азаа нэгтгэлийг байгуулсантай холбоотой за мэдээж тал талын байр суурьуд байна. Энэ хүрээнд бол бас энэ сэдв бас нэлээд л хэлцүүлэг тал талд яригдж байна. Тэгээд яг эцсийн шийдэлт хэзээ өрхийг бол сайн хэлж мэдэхгүй байна. Ер нь бол энэ бүх төрлийн хэмжээний азаануудыг нэгтгэхэд нийлүүлчихтэй холбоотой яалтчгүй энэ сэдв нөгөө ургаж гарах юм бэл тий. Тийм учраас энэ хүрээнд бол нэлээд л тал талаасаа одоо мэтгэлцээнүүд явж байна. Байр суурьудаа илэрхийлж байна. Янз бүрийн бас одоо дотоод шийдвэрүүд гарах төслүүд боловсруулагдаж байна. Тэгэхээр энэс бүхний үр дүн одоо яаж авахыг би сайн хэлж мэдэхгүй байна. Яг хөө зүгээр ер нь бодоод байгаа нь одоо бид нар ер нь энэ зам застдаг энэ хувийн хвшлийн компанич бай, төрийн компанич бай барьдаг чинь үндсэн юу бол зам хариуцагч шүү дээ тийм ээ. Тэр чинь бол манайх чинь нийт улсын чанартай замаа 29-30 хуваачаад тий. Тэгээ одоо 8-9 нь бол хувийн хвшлийн компаниуд за үлдсэн 20 21 нь бол ингээд төрийн компаниуд байгаад тэгээ одоо бол салбарын хэлбэрлэлээр салбар нэгцтэйгээр ингээд явж байгаа. Тэгэхээр тэрэл яг зам хариуцагчийн гэрээний хүрээнд явж байгаа юм ажлууд. Тэгэхээр яг хөө би зүгээр агуулга бол юу гэж хардаг вэ гэхээр одоо бол бид нар ингээд яг зам хариуцагч гэдэг чиг үүргийг одоо замынхаа уртаас нь ингээд одоо уртаар нь ингээд хуваачаад байгаа байхгүй юу? Ингээд хуваачаад. За тэгээд яг тухайн зам хариуцагч бол яг тэр өөрийнхөө хариуцлага зам дээр тэр хуулинд байгаа зам хариуцагчийн бүх чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой гэдэг ийм агуулгаараа бол одоо бол явж байгаа. Тэгээ энэний бол сайн талч байна, муу талч байна те одоо чадсан зүйлүүч байна, чадаагүй зүйлүүч байна. Тэгэхээр одоо бол магадгүй энэ бүх өнгөрсөн хугацааныхаа ямиг эргэж нэг дүгнээд энэ чиг үүргүүдэд магадгүй нөгөө нэг байршлаар нь бус төр хувийн хвшлийн оролцоог бол байршлаар нь бус чиг үүргээр нь хуваавал яадаг юм бэ гэж би бодоод байгаа байхгүй юу. Бол ингээд босоо хэлбэртэй хуваагдчихад байна замууд маань. Энэ одоо энэ цэгээс энэ зүгээр хариуцлага зам бол авто зам хуулинд байгаа зам хариуцлагчийн бүх чиг үүргүүдийг хэрэгжүүлэх ёстой гэдэг байдлаар. Тэгэхээр одоо бол энэ байр одоо төр хувийн хвшлийн оролцоог энэ замынхаа одоо эхлэл төгслийн цэгээр нь биш чиг үүргээр нь. Одоо магадгүй энэ зам хариуцлагчийн чиг үүрэг дотор чинь бол одоо бүртгэлийн хяналт шалгалтын өдөр тутам хийгдэх ёстой гинтийн гаргадаг нөхцөл байдалтай холбоотой гэх мэтийн нөгөө нэг одоо магадгүй төр хийвэл зохимоор ийм чиг үүргүүд байгаа байхгүй. Тэгэхээр энийг магадгүй одоо азаа нэгтгэлж байдаг юм уу одоо төрийн байгууллага нь хийгээд магадгүй ингээд нэг одоо урсгал засварч гэдэг юм уу чинь тодорхой хугацаанд төлөвлөөд хийж болох ажлаа бол хувийн хвшлэн хийгээд явбал миний бол харж байгаагаар төр өөрөө одоо төрийн өөрийнхөө өмчт компаниар ч үгдгийн байгууллагаар дамжуулаад тэрийг яг нэг стандартаар тэр одоо төрийн хийх ёстой чиглэлүүд нэг стандартаар хийгээ явуучих. Хувийн хвшил бол нөгөө урсгал засварч гэдэг юм ингээд ирээд хийж гүйцэтгэж өгөөд хүлээлгэж өгөөд санхүүжилт аваад явдаг байчих юм бол нэг талдаа төрд ашигтай. Ягаад тэгэхээр нөгөө богино хугацаанд хувийн хвшлийн хүчийг харьцаад урсгал засварынхаа их одоо бидний нэг 100 ажил маань хоцорчлоо хийгдсэнгүү болдог тэр их ажлуудаа болохоор наадмаас өмнө тэрийг дуусгах ёстой ч гэдэг юм уу те тэрэнд нь төрийн өмч компани хүч нь үргэлжлэхгүй шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр бол хувийн хвшлийн маш олон компаниудыг оруулж ирж богино хугацаанд хийдэг байхын тогтолцоогоо юу л төрдөө ашигтай. Хвшилтэй ягаад ашигтай вэ гэхээр хувийн хвшлийн том одоо мэдээж бизнесийн байгууллага юм чинь аль бол хамгийн богино хугацаанд хамгийн их ажлыг хийгээл хамгийн өндөр одоо санхүүжилтаа аваад дараагийн ажил руу шилжих тий асуудал ш. Тэгэхээр хувийн хвшилч ашигтай байж магадгүй. Гэс орж ирээд тэр одоо засварын ажлуудыг хийчихэд хүлээлгэж өгчөө санхүүжилтаа аваад дараагийнхаа одоо магадгүй засварын ажлыг Монгол Улсын зүүн хязгаарт хийсэн бол дараагийн зам барилгын ажлыг баруун хязгаарт очиод хийхэд боломжтой ч юм уу тий. Ийм хэлбэрээр явал хувийн хвшилтэй ашигтай байж магадгүй. Төр бол яг одоо өөрийнхөө үндсэн чиг үүргийг хэрэгжүүлээд энэ тэмдгийн урт хугацаанд тогтвортой энэ одоо юм хийгээд явдаг байх. Ийм одоо тогтолцооны өөрчлөлт хийвэл илүү нөгөө төр хувийн хвшлийн оролцоо тодорхой болох төрийн байгууллагын тогтвортой байх, хувийн хвшлэн ч ашигтай байх энэ хэлбэр юм болов уу гэж
бодоод байгаа юм. Тэгээд иймэрхүү саналуудаа мэдээж яриа явж байгаа. Тэгээд тал талаасаа л ярилцж जैन. Тэгээд нэг шийдэл гарах байхаа гэж бодож байна. За маш гоё санаа байна тий. Нөгөө давуу талаа ашиглаад төр хувийн хөвшил. Ер нь бол synergy гэдэг шиг ажиллавал илүү үр дүн төрнө гэсэн үг шүү дээ. Тий нөгөө альва чинь нөгөө эн чинь юу шүү дээ одоо олон талын оролцоонууд байж таарна. Тэр оролцоонуудынхаа оролцогч талуудынхаа давуу талуудын тэр тухайн зүйлд нь оруулаад сул талуудын тухайн зүйлд нь оруулахгүй ингээд явчих юм бол тэр асуудал шийдэгдээд явцдаг юм хуйлтай шүү дээ. Тэгэхээр одоо дүрмтэй шүү дээ. Тэгэхээр бол тэр зарчмаар хувийн хвшлийн давуу тал нь юу вэ? Сул тал нь юу вэ? Төрийн давуу сул тал юу вэ? Төр өөрөө яалтчгүй нэг стандартаар хийх ёстой тэр чигүүргүүд нь юу байна гэдгийг бодчихвол энэ ашиглалтын тогтолцоо бүрдчих болоо гэж бодоод байдаг шүү дээ. Яг таны хэлж байгаа тэр нэмээд хэлэхэд нэг талтаас олон нийтгээд ойлголт хэцүү байгаа шүү дээ. Түрүүн ч гэсэн та хэллээ шүү дээ. Яг ингээд хэцүү байдаг. Мөнгө нэмхийч миний бод зорилго л юм байхгүй тий. Таныг яриулах за энэ подкаст хийж түгэж байгаагаараа бас олон нийт зөв ойлголттой болоод ирэх юм болвол айл талаасаа ингээд нэг үр дүнд хүрэхэд бас нэг алхам төгөх юм болов гэж бодоод энэ утгаараа бас юм ажиллаа хийгээд замынхан ч бас өвөлдөө нэлээ урт амардаг шүү дээ. Үзэх харах сонсох юмтай бай бас саналаач хилдэг бай гэж бодоод амралтаа үр дүнтэй би ч гэсэн өөрөө тэгж өнгөрөө их чадтал гэсэн. Чин бас их зөв сэдв байна. Би бол одоо чамайг бас нэг хийж байгааг сонсоод бас их баярлж байсан. Ягаад тэгэхээр ахс энэ сэдвийг нөгөө сэтгүүлчтэй ярихаар бас их төвхтэй юм байлаа нөгөө. Сэтгүүлч маань яг энэ чиглэлийн нөгөө тогтолцоо систем те яг зүгээр нийгэмд гарч байгаа асуудыг л ярихаас биш нөгөө цаа дагуулгаар нь харахад нөгөө мэдээллийн нөгөө чинь бас ойлголтын зөрүүнүүд байгаа даа шүү. Тэгэхээр нөгөө яг энэ агуулгаар ярихаар бас тухайн сэтгүүлч маань бас нэг сайн бүрэн ойлгож өгөхгүй. Сэтгүүлчээ ойлгуулахын тулд цаг өрнө шүү дээ. Ойлгуулахын тулд нэлээд олон өдрийн олон зүйлүүдийг ярьж өгч ингэж яахгүй бол зүгээр шууд ярилцаад нөгөө нэрээ тийм байж гэж эсвэл таны ярьж байгаа буруу байна гэж хэлэх тийм одоо өнцөг гарч ирэхэд үгнээс эхлүүлээд тий. Тэгэхээр яг нөгөө аливаа мэрэгжлийн тухайн салбарын асуудлыг салбарын хүн нь яг нэг салбарынхаа бид нар ч нэг хэлээр ярьдаг улсууд гэж ярьдаг ч тэгэхээр нэг хэлээр ярьдаг хүмүүс нь хийвэл илүү нөгөө ойлгомжтой болоод асууж байгаа дааш тэр хариулж байгаа дааш тэр тэгээ чи өдгөр ярианаас нөгөө хөндлөнгийн одоо юу гэдгийг одоо салбарын бос хүн ойлгох чиглэл хялбар болох тийх баг тийм учраас салбарын хүн салбарынхаа чиглэлээр ярьж байгаа нь бол хэцүү. Та үзэж байгаа хүмүүстэй хандаад хэлэхэд Булгаахын хөрөлдөөнийг түгээгээрээ лайк дараарай бас subscribe бас хамгийн чухал. За таныг Кубд одоо энэ civil engineering мэргэжилтэд өгсөн гэж сонсч ирсэн. За тэгээд за хүмүүс бол ингээ гадаадд сураад гой мэргэжлүүд эзэмшээд ирж байгаа зөвхөн замын салбарч гэлтгүү тэгээд одоо улсын их хурлд сонгогдоод янз бүрийн юмнууд хийгээл явж штэ тий. Бүр ингээд сураад төгсөөд мэргэжил эзэмшээд гадаадаас ирж байгаа гэлтгүү зүгээр аяллаар хэд хоног явчаад ирсэн хүмүүс л гадаад орны одоо дид бүтц хөгжил дэвшлийн сайхныг одоо хүмүүсийн зан харилцаагч гэсэндээ гайхаад магтаал ирдэг. Тэнд одоо ийм гоё байна гэх тэгж ярьдаг л да. Одоо ийм болгочмоор байна гэдэг. Нэг мэдээж хүсэл нь бол сайхан тий. Угаасаа л тийм л болмоор ш хөгжмөр байна. А гэхдээ миний бас бодож байгаагаар тэр гадаад орон сайхан уу сайхан. Та сая бас хэлсэн нөгөө энэ замын тогтолцоонууд нь ингэж явж байгаад л амаргүй замыг туулаад л өнөөдөр бас сайхан болцсон байгаа. Монголын зам өнөөдөр ингэ сайхан болмоор байна. А гэтэл өнөөдөр авчираад маргааш тийм болчихгүй лавтай. А тийм юмыг дуураалгаад хийхийн тулд бас тохирохгүй байх юмнууд байгаа ш. Тэгэхээр нэг ийм конвертер ашиглах хэрэгтэй байх. За тэгээд яг гадаад энэ тийм гоё болтол мэдээж хугацаа зарцуулах байх. Тэгэхээр та гадаадд төгссөн хүний хувьд одоо ямар тогтолцоог яг ингээд ийм болгочулах вэ гэдэг гадаад одоо ямар орны улсуудын замын ашиглалт засвар арчилтын тогтолцоо ингээд юун дээр анхаарч ингэж гоё болсон болоод зам хэрэглэгчдийн сайхан дардан замаар дахиад манай Монгол улс болохоор ингээд наадам хүртэл баг нүхтэй замыг нүх тойрж агаад урсгал сүрж ороод осол мосл гараад идэ яагаад идэ энэ тал дээр бас та гадаадын тогтолцоо гэсэн гэдэг. За конверттэй нийлүүл бас гоё байна. Яг уу ер нь яг та зүгээр энэ хорвоо ертөнцид хамгийн гоё юм болгоныг
улс болгонтой улсынхаа бүх юмтай харьцуулаад бол бас их амаргүй шүү дээ, тий. Тэгэхээр яг бидний хувьд мэдээж тэр одоо юу гэдэг нь тэр замууд гоё байна, өргөн байна, хүчлтийн зузаан байна гэдэг ингээ бодож байгаа харагдаж байгаа тэр зүйлүүд бол бид түрүүлсэн хүн амын нектар шиг эдийн засгийн чадамж те тэр замыг барьсан эдийн засгийн өргөөж нь байсан уу үгүй юу? Яагаад заавал тийм зузааныг барих вэ? Яагаад заавал тийм өргөн барих вэ улсын? Яагаад одоо цас оронгууд нь одоо шинэ гэлэн зогсож идэг одоо юу онцгой байдал шиг хүмүүсийг тэр яг замынхын хажууд одоо 24/7-оор ажилуулдаг гэдэг асуудал чинь өөрөө тухайн замын эдийн засгийн өргөөжөөс маш их хамаарч байгаа байхгүй тийм. Биднийх чинь бид рүү хэллээ шүү дээ манай аслагдсан ийм суурьшлийн бүсгүүдтэй ийм одоо өргөн удам нутагтай хөдөлгөөний эрчим ийм багтай улсууд бол энэ бол үнэхээр одоо эдийн засгийн хувьд бол бас хамааргүй. Тийм учраас тэр талаасаа бид нар тэр одоо том өргөн гэдэг юм одоо тэр замуудыг харьцаад өнөө Монголтойгоо харьцуулахад бол харьцангуй ойлголттой. Яг гадаадад ч гэсэн дэлхийн аль ч өндөр хөгжилтэй улс оронд үнэхээр одоо чинь бас нэг хүн амын нягтршил багтай суурьшлийн бүсүүд байж байгаа шүү дээ. Аль бүх улс орнуудын хөдөө те одоо явж байгаад нэг тосгонд очдог ч юм уу. Энэ замууд нь манайхтай адилхан л ийм одоо өргөнийн хувьд явцлалтай хувьд те бид нар нөгөө сая хүнтэй хотод нь очиж үзээд нөгөө тэр том замыг харчаад яг 1000 хүн очдог тэр нөгөө одоо сумруу очдог замыг яриад ах нь өөрөө л хоорондоо харьцуулж болохгүй л хоёр зүйл байгаа байхгүй. Тэрнээс яг өнөөдөр эдийн засгийн хувьд яг тэр бүх дэлхийн хөгжилтэй орнууд ч гэсэн яг одоо хөдөө тосгон руу явдаг замууд нь ерөөхдөө л бас манай замын стандартгүй л замууд зөндөө байж байгаа шүү дээ. Тэгэхээр бол энэ бол бид нар харьцуулах болохгүй юм харьцуулж болохгүй юмтай харьцуулчаад ингээд шүмжил өрнөд байна л гэж бодож байна. Яг зүгээр миний хувьд бол энэ нөгөө энэ авцамын ашиглалтын асуудлыг бас нэлээд сонирхож ер нь бол одоо бас 7-8 жилийн өмнө 10 жилийн өмнө шахвал ер нь энэ асуудал ер нь их Монголын дэм манай салбарын хувьд их чухал сэдв болох юм байна гэдэг агуулгаар нь уншиж судалж ирсэн. Тэгээд яг ингээд болсон болоогүй гэдэг юм уу их баг гэдэг юм уу хальтмалч гэдэг юм янз бүрийн хэлбэрээр дараг ер нь 100-аад орны юмнуудыг бол ямар нэгэн байдлаар ингээд бас нэг алдаг оног үдсэн байна. За ер нь одоо Япон яадаг, Хятад яадаг, Солонгос яадаг ч гэдэг юм уу. Орос яадаг ч гэдэг юм уу те. Ингээд үзээд явхад бол юу юм байна? Ер нь яг нэг тогтолцоог хуулаад тавих үнэхээр боломжгүй юм байна. Ягаад тэгэхээр авцам гэдэг бол төмөр зам гэдэг юм агаарын тээвэрч гэдэг юм уу тэртэй адилхан нөгөө яг нэг цэгээс яг нөгөө цэгт хүрдэг биш. Манай авцамын дэд бүтцийн онцлог бол айл болгоны гадаа очдог. Тий. Ачаа болгоныг зөөдөг, айл болгоны гадаа очдог дэд бүтц байгаа байхгүй юу? Ингээд ирэхээр эн чинь өөрөө нэг тэр замын зориулалт нь тэрнгээр явж байгаа зорчигчдийнх нь ачаа тээврийнх нь хөдөлгөөний эрчим нэг бүгд өөр тухайн одоо бүс нутагтаа хэрэгтэй зам, улсын хэмжээнд хэрэгтэй зам, тухайн тосгонд гэдэг юм сумандаа хэрэгтэй зам гэдэг ингээд үзэхээр яг ийм тогтолцоог л авч хийх нь зөв юм. Энэ бол олон улсын жишг юм байна гэж их тогтолцоо үнэхээр байж болохгүй юм байна гэдэг нь бол үнэхээр илэрхий болсон. Тэг бид нар энэ олон одоо бусад улс орнуудын алдаа оног харж гаад бидний онцлог тохирсон манай хууль эрх зүйн орчин юу юм? Бидний одоо замын маань онцлог юу юм? Хүн амын суурьшил маань юу юм? Манай эдийн засгийн цагаагаар юу юм те? Гэл ингээд маш олон талаас нь харж гаад өөрийнхөө онцлог тохирсон л ийм системийг бид нар хийхгүй болвол Японд тэгдэг юм байна гэд Японы загварыг шууд өнөөдөр Монголд туулах боломжгүй. Тэр шал өөр хүн амтай, шал өөр эдийн засгтай те шал өөр хүн амын нягтршилтай ийм газрын юмыг аваад шууд энэ давна гэдэг бол боломжгүй юм байна. Тэгэхээр бид энэ зүгээр бусад улс орны юм судлах хэрэгтэй. Судлаад одоо тэр алдаа оноог нь харж гаад одоо манайд байх хөлбрүүд юу байж болох вэ гэдэг хөлбрүүдээ ярил илүү оновчтой болох юм байна гэж. Тэгж бол надад бол харагдсан. Тэгэхээр яг одоо юу гэдэг нэг салбарт ажиллаж байхад ийм жижигүүрийн үгнүүд байна л да. Сайн гэж ярьдаг те. Муу, зөв, стандарт гэдэг ерөнхий үгнүүдээр хэлждэг шүү дээ. Тэгэхээр одоо яг таны сайн хариултаас тэгвэл Японд ингэдэг гэдэг шиг Монголд ингэдэг гэхлээр энэ хувилбарууд харьцуулт тэгээд одоо таны хувьд дэвшүүлсэн тийм Монголд тохирох хувилбар гэдэг дээр та яг гаргасан юм байна. Одоо таач гэлтгүү энэ аззаа хөгжлийн төв одоо яам тэгээд яг ийм тухайлсан
жижүүрийн биш хариулт байна уу? Зүгээр яг хөө ингээд яг жижүүрний биш яг тодорч хойш нэрмээр байна гэдэг. За энэ дээр бол яг зүгээр бид нар Казахстан улсынхыг бас нэлээд судалмаар юм байл. За манай яг хуучин системтэй адилхан байсан улс те бас ингээд бас нэлээд олон юмар бас төстэй байж болох зорн шүү дээ. Том газар нутагтай те. Цаг агарын бүсчлэл бас ойролцоо авах. Тий бус тэгээд судлаа. Тэгээд Казахстан бол бас нэг 10 жилийн өмнө бас энэ нөгөө мэдээж эдийн засгийн хөгжөөд ирэх хэрэг зөвлөлийн банктай шиг санаж байна. Бас л нэг олон улсын банкны нөгөө техникийн хамтын ажиллагааны төслөөр хэрэгжүүлээд энэ ер нь авцсан ашиглалтайгаа тогтолцоог бол бүтнээр нь судлуулсан юм билээ. За ингээд яг нөгөө ямар төр нь ямар болцоотой байхын хувийн хвшлийн үед байх яа гэдэг ингээд хийгээд бол бидний одоо нөхцөлтэй их адилхан ийм юм байгаад байгаа. Энэ төрийн өмчөд ийм компанийг бий болгоод за ингээд энэ компани бол өөрөө замаач барьдаг нэг онцлог нь замаас засах хүрээдэг. Засахтаа нөгөө орон нутгуудаа салбартай. Тэгтээ анх ажлаа өөрөө хийгээд байдаггүй. Нөгөө одоо урсгал засвар гэдэг юм уу хувийн хвшлэр хийлгэж ажиллаа бол нөгөө тендер зарлаад хувийн хвшлэр хийлгэж болтой. Гэхдээ нэрнэ тэр олон улсын ярдаа замынхаа ашиглалтын тогтолцоог бол яг өөр дөр ингээ аваа явж идэг. За мөн яг нэгэнт одоо тэр тогтолцоог хариуцж байгаагийнхаа хувьд нөгөө төлбөр үйл ажиллагаач хүртэл өөрөө хариуцдаг. Ингээ яг олон улсын ярдаа замын ашиглалт хариуцсан юм байгууллага болж яг энийг бол бас тэд нар бол бас л яах вэ гэж маш их хүнд байдалд ороод олон улсын тусламж одоо санхүүжилтийн тусламж аваад тэгээд тэд нар бүр тодорхой бодлогыг гаргаж ирээд бүтцийг нь зурж өгөөд хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах өөрчлөлтүүдийг нь бас төсөөллүүдийг хийж өгөөд тэгээд яг тэр зааврын дагуу ингээ бүх одоо хууль эрх зүйн орчинд өөрчлөлтөө хийгээд бүтцээ бий болгоод ингээд явцсан юм билээ. Тэгээд би бол бас тэрийг бас нэлээд судалж бас танилцуулж ирсэн. Яг бид ашиглахад ойрхон жишээ гэсэн. Юу маш ойрхон жишээ. Тэгээ манай онцлогтой бол их төстэй юм байна. Бидний нөхцөл байдалтай их адилхан юм байна. Бид нар ч бол одоо хуучин 20 ийм азаа компаниуд гээд байж шүү дээ олон байж. Тэгэхээр нэгтгэд нийлүүлээд нэг компани яг болох асуудал яригдчихсэн учраас одоо яг компанийнхаа хувьд ч бүр тэр компанийн статуснууд яг адилхан. Төрийн өмчөд хувьцаат компани гэдэг. Тэр бол мөн joint venture нэгтгэл юм шүү дээ. Тий одоо joint venture гэдэг одоо компани хэвчээ юу аахгүй. Тэгэхээр бол тэр бол бүтц бол их адилхан бүтц, их төстэй бүтц юм байна. Тэгэхээр энийг бол бид нар бас нэлээд сайн наривчил судлах ийм хэрэгцээ шаардлага байгаа юм даа гэж бодсон. Та энэ л дэвшүүлэл байгаа гэсэн үг. Тий одоо яг хуу мэдээж одоо нэгтгэл болох үед чинь нөгөө засгийн хэрэглэх газар дээр холбогдох газруудад ер нь яагаад нэгтгэх ёстой, нэгтгэвэл яг яах ёстой юм те гэл ингээл олон талын асуултууд асууж байгаа. Тэгээд мэдээж тэр болгонд бэлдэх гэж энэ танилцуулгуудыг бол нэлээд олон газрууд бол бас тавьж ирсэн. За одоо 20 төрлийн өмч татцааг нэгтгэсэн шүү дээ. За тэнгуут л нэгтгэл болох нь буруу гэд хаццаагаараа тусдаа явъя гэд акц гэх юм уу, жигсаалч гэх юм уу. Манай салбарынхан өөрсдөө чигсаад ингээд лооцсон бариад сошиалд харааж ирсэн. За таны хувьд бол яг нэгтгэл зөв юм уу, тусдаа хаццаа зөв юм уу гэхээр нэгтгэлийн захирал хүний хувьд бол зөвлөх байх л та. Өнөөдөр бол яг ингээ нэгтгэл болоо явцсан ба шүү дээ. Тэгээ нөгөө хүмүүс маань өдөр шөнөгүй жагсаач болцсон байна. Тэгээ энэ юг одоо яг яаж таван тулсан энэ акцийг яаж зөв гэдгийг нь ойлгуулсан байгаа юу эсвэл одоо хүртэл тэмцэл байгаа юу? Энэ чинь зөв гэдэг юмд бол бүгд мэдээж хүрээгүй шүү дээ, ойлгомжтой. Тэр бол зүгээр яаж таван тулсан гэдэг инхээр мэдээж эн чинь нөгөө албан өөрчлөлт хийхэд заавал өөр байр суурь байж таарах ч ёстой. Байж нөгөө тэр хүмүүсийн бас хилээд байгаа зүйлүүдийг бас нөгөө нийлүүлэх нэгдэх процесстой бас анхаарч тийм үү нэрээ ийм эрсдэл гарч болох юм байна. Нэрээ ийм магадгүй ийм хүмүүс нөхөрч магадгүй юм байна гэдэг байдлаар байна. Тэгэхээр чи нөгөө нэг магадгүй тэр хүмүүс тэр ярихгүй бол магадгүй тэр асуудлуудыг анхаарч чадахгүйгээр одоо алдаа гарах магадлал. Тэгэхээр бол аливаа өөрчлөлт бол ийм байр суурьуд бол таллаасаа илэрхийлэгдэх ёстой. Тэгжээж тухайн өөрчлөлт өөрөө зөв яв. Тийм учраас тэр бол нэг тийм хүнд тусаал одоо тийм ингээд нэг хэмжлээд байх сэдв бол байгаагүй. Мэдээж одоо болохгүй гэж байгаа хүмүүстэй олон удаа уулзж ирсэн. Олон удаа шалтгаан нөхцөлийг нь тодруулж ирсэн. Олон удаа одоо өөрийнхөө байр суурийг илэрхийлж ирсэн тийм ингээд зөндөл олон юм болж ирсэн. Гэхдээ эн чинь бол тийм муу зүйл биш шүү дээ. Тэр хүмүүсээс одоо би олж авсан маш их одоо юу вэ? Одоо ойлголтууд байна. Нэрээ тийм бас байж болох юм байна шүү дээ. Энийг гаргахгүй тулд яах вүлээ ч гэдэг юмнууд зөндөө олон юмуд бай. Талдаа одоо ч гэсэн одоо магадгүй эн чинь нөгөө нийлүүлээд явах процессод одоо санхүү мөнгөний өндөрлүүд гарч ийн. Бүтээмжийн хувьд одоо бас одоо тийм хүсээд байгаа шиг тийм өндөр бүтээмжтэй явж чадахгүй. Одоо асуудал зарим нэг бүтээмжүүд нэмэгдэж ийн, зарим нэг нь ч муудаж ийн те ингээд чинь сайтаа муутай л явж байгаа. Тэгэхээр энэ бас одоо юу гэдгийг
болохгүй байгаа асуудлуудыг хараад шүүмжилж байгаа хүмүүс одоо ч гэсэн байгаа. Тэгээд тэр хүмүүсийн шүүмжлэх нь бас буруу биш шүү дээ. Тэгээд гол нь тэгэл одоо нөгөө цаашдаа яах уу гэдгээл их тийм одоо талаасаа ярьж байгаа л зөвхөн одоо юу гэдгийг нь илүү урт хугацааныхаа том зургийг хараад явахаас биш зүгээр өнөө маргаашийн нөө жижиг асуудал болгондоо хэдүүлээ бүдрээд байвал тэгээ цаашаага өөрчлөлт явахгүй. Зүгээр яг хуу зүгээр энэ асуудлыг ярьж байханд холбоотой олон хүн надад хэлжсэн нөгөө ер нь бол нэгтгэл болж үтсэн штэ гэдэг чи ярьж бас сонсч байсан баг тий. Болж үтсэн штэ. Булган нэгтгэл гэдэг үс намайг жоохон. Тий тэр үеийн орхон чинь бас яг тэр үеийн байсан баг тий. Болж үтсэжсэн штэ тэгээд болоогүй штэ гэдэг бас яриад үг. Нэг мэдээж бас чинь нэрээ тэр үеийг нэрээ яагаад болоогүй юм бол гэж бас нэгтгэх гэж явж байгаа үед бас л одоо зарим нэг хүмүүсээс мэдээлэл аавна. Тэг яг зүгээр энэ дээр бол эцсийн дүгнэлтэнд хүрсэн нэг зүйл нь бол тэр үеийн нөхцөл байдал их өөр байсан юм байна. Тэр үед Монгол улс нэг одоо яг хатуучтай тийм их зам байгаагүй нэг маш их зам баригдчихсэн. Машинтай хүмүүс хэд байсан. Тийм шууд хөдөлгөөний эрчим хэд байсан тий. Тэгээд зам баригдах асуудал нь илүү чухал. Зам барьчих гэхээр магадгүй хөрөнгөний шийдээд өгөөч гэсэн зам барих компаниудын тооч бас цөөхөн байсан. Тэгэхээр тэр компани бол илүү нөгөө зам барих илүү ч яг юу мэдээж зам барих юм руу бас нэлээд оролцож ирсэн юм байна. Хоёрдугаар засварын хөрөнгөний их үүсвэр тухайн үед нь авцамын сан гэж бараг одоо бий болж чадаагүй байсан. Пост байсан юм уу гэдэг. Тийм төлбөр хацыг үүч ашиглаж эхлэегүй те. Тэгэхээр энэ засвар арчилтыг нөгөө арчлах зам маань хэд байсан. Тэрний хөрөнгөний их үүсвэр нь юу байсан. Магадгүй тэр одоо юунаас ирэх нөгөө замын нөхцөл байдал нөгөө тийм байх үед бол хэрэглэгчийн хэрэгцээ тийм өндөр болоогүй байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсээс ирэх гомд саналууд нь хэр байсан те. Тэгэл ингээд ихээр нөхцөл байдал бол шал ондоо байсан байгаа. Одоо бол бүгд улсын нартай замаар аймгийн төвд холбогдчихсон барилгын маш олон компаниуд бий болчихсон зам барих асуудал бол энэ зам арчлах асуудалтай бол огт толдохгүй тустай явах хэрэгтэй байна. Ингээд одооны нөхцөл байдал тэр үеийн нөхцөл байдал бол ингээд бүр ингээд их үүсвэр талдаа, замын нөхцөл байдал талдаа гэл маш олон зүйлэр их өөр юм. Энэ болгоны шингээгээл та одоо ажиллаж байгаа. Тийм учраас энэ болгоныг л харж нөгөө ягаад тэр үед болоогүй гэдэг юмыг одоо бас одоо шалтгаан болгоод ярих нь бол бас их тийм харилцангуй ойлголт юм байна. Тийм харилцангуй ойлголт юм байна гэж би бодсон тий. Юу мэдээж хардах хэрэг байна. Надад ч гэсэн байна тий. Тэр эсэргүүцсэн хүмүүсийн эрх ашгийг хөндцсөн тал байх уу? Байгаа юм биш үсттэй. За одоо би бол одоо тийм одоо зүйл бол байгаа гэж бол бодохгүй байна. Одоо бүгдээрээ л адилхан салбарын улсууд салбарынхаа төлөө санаа зовж байгаа. Зүгээр яг уу зүгээр одоо яг ажиллаж байгаа хүмүүс дотроос магадгүй одоо шинэ ажлын байранд байхгүй болох асуудалж байдаг ч юм уу тий. Магадгүй өмнө нь хийж ирсэн ажил нь солигдоод одоо чи ийм биш ийм ажлыг хий гэдэг нөхцөл байдал үүсгэж гэдэг юм уу. Тиймэрхүү зүйл бол одоо мэдээж мессер бол байхыг бол үүсэхгүй. Гэхдээ энэ бол тийм одоо бүдрээд байх шалтгаан биш тий. Тэгж ажлын байр чиг үүрэг нь өөрчлөгдсөн хүмүүс ч бас тэмцсэн гэсэн үг биш үстэй. Үгүй баха. Би бол тэгж бол бодох байна тий. За одоо биний бодлоор бас ингэж бодод байдаг шүү дээ. Монголчууд нийтээрээ жолоочулаад 20 жил болж байгаа. Нийтээрээ машинтай болоод нэг 20 жил бүх аймагуд холбогдоод бас удаагүй байна. Тэ. За нөгөө талаас бас хот хооронд хоёроос дээш игнэтэй зам ашиглаад бас удаагүй шүү дээ, тий. Тэгээд нисхийн зам байна, дархны зам байна, налаахын зам байна гэдэг ч юм. Энэ тал дээр бас за энэ имэлтийн замыг бол хот хооронд ингэж хэлж бас болохгүй бах, тий. Олон игнэтэй. За ингээд утгалаар та энэ зам хэрэглэгч, жолооч нар энэ хүмүүсийн соёл тал дээр бас юу гэж хэлмээр байдаг вэ? Одоо юу гэдгийг дархны замаар хол явахад чинь нэгдүгээр игнэгээрээ явж байгаад за арай хурдан гүйс төрүүлэхэд хоёрдугаар игнэгээрээ явах хэрэгтэй шүү дээ. Гэтэл энэ дээр ингэж явчаад ийм юмнууд яваалгаал тэгээд нэгэнт соёл бодоо удаан хэрэгжиж тогтоогүй байхад нэгнийгээ бас бичлэг хийж тавиад л байдаг те. Энэ орк ингээд энэ талаар явах хэрэгтэй гэдэг ч юм уу. Энэ тал дээр та бас яг олон нийт рүү чиглэсэн соёл талаас нь зөв ойлголт уриалгах ч юм уу тийм хэлээч гэвэл. Яг нь соёл талдаа ингээд инхээр одоо тэр та хэлжээс бичлэг хийгээд тавина өөрөө буруу ч гэдэг юм уу. За мэдээж одоо бичлэг хийж байгаа тэр хүний эрхэн талдаж байгаа ч гэдэг юм. За энэ асуудлаасаа бол төвхтэй дугаартаа тавьчихж байгаа шүү. Гэхдээ нөгөө талаасаа
тэр бичлэгч нь олон хүнд үрээд ирэхээр олон хүн нэрээ ингэх хэрэгтэй байна гэх. Нөгөө нэг бидний хүсэж байгаа соёл руу чинь явахыг хурдыг нэмээд байгаа байхгүй юу? Тэгээд бид нар магадгүй тэр хүн бичлэг хийхгүй байвал бид нар бүгдээрээ тэрийг ойлгоод яг нэг нэгээрээ явах хэрэгтэй гэдэг юм ойлголтол ямар хугацаа орох уу? Магадгүй 10 жил те. Магадгүй тэр хүн бичлэг хийгээд тавьдаг магадгүй 3 4 жилийн дотор бүгдээрээ тийм болох юм. Одоо нэг юу дэш нөгөө бид нар нэг хэсэг харсан нөгөө нэг түргэний тэр ингээд хот дотор явж байхад зам тавьж өгөхгүй бичлэгч ингээд бас ингээд явж байсан тийм байх гэдэг биш. Гадаад ерөөсөө ингээд тохоогоо ангинуулаад явуулсан ерөөсөө бүгд ерөөсөө байгаа боломжит бүх боломжоор ингээд шахаад зайгаа тэр түргэний машиныг ямар ч асуудалгүй яваа. Одоо тийм болсон шүү дээ. Одоо бол ингээд тэр бичлэгч нь яваал хүн болгон бодож байгаа. Нэрээ эндийн шатар хүний амьдрал явж байгаа шүү дээ. Тийм үү одоо түргэний машины дуу сонсоод хаана явж ийн эргэж тавьж хараад би хаашаа зай тавьж өгөх гэл ингээл тийм ч юм бол өөрөө магадгүй тэр бичлэг яваагүй бол тэр үеийн тэр одоо ойлголтууд яваагүй бол тэр чинь тийм хурцсуур нь алга болчих. Тийм хурцсуур магадгүй 10 жил тэр асуудал үсээд л байгаа. Тэрний чинь ард одоо хичнээн хүн одоо амь наснаа хохирж байгаа асуудал нөгөө түргэний машин цаг хугацаанд очихгүй байх асуудал гэх. Тэгэхээр энэ нийгмийн шүүмжлэх гэдэг чинь өөрөө зөв. Тэгэхээр мэдээж шүүмжлэхтэй нөгөө хувь хүний эрхийн таалдаж тийм магадгүй одоо бид нар жоохон соёлтой байвал машины дугаарыг нуудаг ч юм уу тий тэр хүний дүрсийг гаргахгүйгээр ч байдаг юм уу тий хараа зүхгүйгээр тий нөгөө талаас аюулгүй байдлаа хангаж бичлэхгүй жолоо ирж байгаа ингэж байгаад бас юмд орчуулъя. Тэгээ хэдүүлээ ингэмээргүй байна ч гэдэг юм уу тий ингүүл одогч олон хүн түрээд тийм учраас энэ нөгөө бид нар ярьдаг нэг сошиалч чинь бас давуу тал тэр штэ. Маш хэдийгээр харахад муухай мэдээч юм шиг мөртлөө хүн бухимдуулах юм шиг мөртлөө нөгөө талаас олон хүнийг олон юмыг ойлгуулж байгаа. Зэрэг тий. Тэрийг нэг одоо чинь төсөг ч гэдэм одоо юу гэдгийг тэр сурталгуул хийх хэвээр байгуулгын хийх хэвээр гэдэг ингээд байвал тэр ямар хэмжээний зардал гарах уу, ямар хэмжээний хугацаа орох уу, ямар хэмжээнд тэрийг ойлгох уу гэдэг асуудал чинь өөрөө бас их төвөгтэй. Тэгэхээр надад бол нэг тийм юуг л санагдаа. 10 дугаар түрүүний чиний хэлж байгаагаар нөгөө бид нар 4 игнэтэй зам ашиглаад ингээд удаагүй байна те одоо цөөхөн байна гэдэг. Яг хуу ер нь ингээд л одоо харж байхад ер нь улсын бодлого ч гэсэн тийм байна. Яамныхан ч гэсэн бас ер нь тийм болох гол хөрөнгийн хөөсөр мөсрүүд талаас нь тайж ах шиг байна. Ер нь бол хотоос гарч байгаа нэг 200-аас 300 км гараадс бол ялцчгүй нэг дархны зам шиг л болохгүй бол одоо яг хотоос орж ирж байгаа уртаа сайж тэр бүх юмуд яг ингээд нэг 100 гаруй 200 км-ийн хавтаа маш их төгж ирж шүү дээ. Ялангуяа нөгөө хөдөлгөөний эрчим өндөртөө наадам тэгэхээр энэ бол нөгөө одоо ялтчгүй нөгөө хөдөлгөөний эрчим нэмэгдээл тэр яга дагсан нөгөө дэвтцээ бий болгох хэрэгцээ шаардлагыг харуулж байгаа. Тэгэхээр одоо цаашдаа бол одоо энэ шиг бүхэл замууд тийм болох байх. Ер нь бодлого нь тийм л явж байгаа гэж байна. Эдийн засаг өргөчгийн хэрээр явах уу эсвэл замаа тийм болгож эдийн засагт хэлэх үү? Үнэхээр зам дээр төгжрээд байхад нь замын одоо юу гэдгийг эдийн засгийн үр ашиггүй байна гэдээ байгаад байвал бас л эдийн засгийн тэлэх юм хурд нь бас багассан шүү дээ. Тэгэхээр үнэхээр одоо тооцоолж байгаа л тийм болох хэвээр замууд бол болох нь зүг ба. Тэгжээж нөгөө энэ цаашаа хэрэглэж хурдан болох хүний тав тух харагдах те юм чи бий болно шүү дээ. Соёл гэдээ ярьсан дээрээ бас ингэчээ. Та яг хуу олон улсын чанартай зам буюу хот хоорондохыг хариуцж шүү дээ. Гэхдээ нийслэл одоо төгжрөл ярихгүй байхын аргагүй нэг сэдвэлтэй. Гэтэл яг хаанаа төгжрөд байгаа юм бэ гэхлээр мэдээж уулзрууд дээр төгжиж байгаа шүү дээ. Нэг ингэж гаргаж байгаа. Уулзруугүй зам бол орон нутгийн зам давсаар гараад төгжүүлэх байгаа. Энэ ийм ялгаат. Тэгэхээр төвийн уулзруудыг яаж шийдэх вэ гэхээр олон түвшний уулзруу байгаа шүү дээ. Энэ тал дээр та одоо ямар байр суурьтай вэ? Би зүгээр ингээ бодоол явж байхад яармагт жишээ нь олон түвшний уулзруу төлөвлөхээр зайг ушхаад барилга барьсан байгаа шүү дээ. Энэ нэгэнд барилга барьсан юм чинь ингээд тэр чигтээ боломжгүй асуудал байна уу? Эсвэл яаж игээд болгох боломж бол байгаа юу? Угаасаа хот төлөвлөлт гэж л нэг чухал юм л бидэрт олон жил ингээ алдагдаад ирсэн тий. Тэгээ гаргасан төлөвөө даахгүй байх. За тэгэл газар олголтын асуудал тэгэл ингээл олон жилийн торимтлагдсан. Тэгээ одоо нийслэлийн хамгийн одоо том проблем бол энэ шүү дээ. Олон жил стандартгүй яваад байсан стандартаа мөрдөхгүй ч гэдэг юм уу. Мөрдүүлдэг одоо хяналтан сул байсан ч гэдэг юм уу тий. Янз бүрийн асуудлаар тэгээ тэр болгоны чи араас одоо тэр болгоны чи яг одоо нөлөөллүүд нь орж ирж одоо төгжрлийг үүсгээл шийдэх боломж байхгүй, орон зай ховдож байхгүй гэл ингээл болцсон. Чинь бол олон жилийн төлөвлөлтийн асуудлыг л одоо орхидуулж ирсэн
Тэгэхээр зүгээр би л боддгоо шүү дээ зүгээр ер нь ингээл дэлхийн том хотуудын түүхэн ч гэсэн өөрөө утааны асуудал, төгжрлийн асуудал байсан. Бүгдээрээ л байсан. Тэгэл тэрийг шийдэх ёстой гэдэг агуул гараад тухайн үеийнхаа бөөн улс төрийн сэдэв болоод те чи чадсан чадаагүй гэдэг юм болцгоол тэгэл эн чин эрэлхийлсээр агаал тэгэл шийдэж чадсан зүйлүүд хотын тодорхой бүсийг нөгөө төлбөртэй болгоё гэж асуудлууд Шведэд баха би Шведийг санаад байна. Тэр нөгөө хотын төрөөгөө оронгууд төлбөр авдаг туршилтыг хийгээд тэгсэн чинь эхлээд мэдээж маш их шүүмжил явж байгаа. Одоо юу одоо манайх сайдлан ягаа төлбөр төлөхгүй л хэрэгжилж гэдэг шүү дээ. Одоо төлбөр угаасаа төлбөр төлөхгүй яваад ирсэн учраас төлбөр тавьчингууд бөөн шүүмжлэл дагуулад 6 сарын хугацаанд турших туршилт байсан байхгүй тэр. 6 сарын хугацаанд туршичаа за туршилтын хугацаа дууссан юм чинь тэгээд нөгөө төлбөр авах юм болцсон чинь буцаад иргэдээс энэ төлбөрөө тавиач гэдэг одоо эхлээд эсэргүүцэж бүх нийт баг одоо судалгаагаар баг нийт тухайн хотын баг 80% эсэргүүцэжсэн гэдэг судалгаагаар. Тэгээд 6 сар одоо тэгээд одоо зориг гаргаад хэрэгжүүлээд за нэг хуулиараа нэг туршилтын хугацаанд дууссан учраас болохоос арга байхгүй. Болонгууд буцаагаад иргэдийнх нь маш их хувь нь энийгээ хэрэгжүүлээч гэдэг юм тавиад тэгээд мөнгөт иргэд ойлгоцсон учраас тийч хийхэд хэлбэр болж байгаа. Хондол нэг тэгш сандгаа гэдэг шиг. Тий одоох нь тэр үед бол нөгөө бас маань нийслэлийн тийм хувилбарууд бол би гаргаж ирсэн гэж боддог шүү дээ. Нөгөө нэг айлал уулзуураас сотгошоо оруул төлбөртэй тэгээд тэр бүс рүү ороод буцаад гарах хүртэл хугацааныхын төлбөрийг авна ч гэдэг юм те. Тэхийн тулд хүмүүс нөгөө яаж машинахаа хэрэглээг зохицуулах уу, малцуулах уу гэдэг. Бас л олон шүүмжлэлт байгаад болсон баг тэгээд. Энэ бол олон улсад ч гэсэн бас тийм шүүмжлэлүүд гараад хэрэгжүүлэхэд бөө эсэргүүцэлтэй байсан. Хэрэгжүүлсэний дараа хүмүүс ойлгоод хэрэгжүүлэхэ болчих чи хэрэгжүүлээч гэж хэлсэн биш үү тийм. Тэгэхээр магадгүй манай хот ч бол одоо тэр л одоо даваагаад байх гэдэл бас дэлхийн зориг хэрэгтэй. Тий, зориг хэрэгтэй. Ер нь бол энэ шийдвэрүүдэд бол тэгэл яг хөө бодлоор бас тийм л да. Энэ бордүрийн маф гэдэг үг гарцсан шүү дээ. Тэгэхээр энэ захиалагч таланч байд юм уу, бодлогын газарч байд юм уу, олон нийтдээс ойлголтоо хангалттай хэмжээнд өгмөр юм шиг санагдаад байна. Тэгэхээр энэ соён гэгүрлэгч гэдэг юм уу те энэ ойлголтыг бас сайн өгж байгаад манай эрх баригчдаас ажиллаа эхлүүлвэл нэгдлийн дарамтнаас гайгүй хөнгөрөх байхаа гэж бодож. За бид хоёрын ярилцлага өндөрлөх тишээгээ хандж байна. За би мэдээж мэрэгжлийн сэтгүүлч биш учраас яг нэг талдаа даваа тал байна гэж та хэлсэн шүү дээ. Мэрэгжлийн салбарын хүн учраас. Гэхдээ яг ярилцлагыг хийх хувьд бол мэдээж сэтгүүлч биш учраас нэг лог мок дараалын бас алдсан байж магадгүй. Гэтэл яг хүнд өрөх байх л гэж би бодож байна. Одоо буцаад нөө юу асууя. Манай энэ хот хоорондын замнууд нүхтэй байгаад байдаг те. Нөхөөсөө хийгээгүй ингээд байгаад байдаг. Нэг талаасаа хэрэглэгчд манаас мөнгө авч иж засахгүй байна гэж зөндөөл шүүмжлэлтэй байгаа. Нөгөө талаас би ингээд бодглохлоор энэ хөрөнгө оруулалтын асуудлууд байгаа. Тэгээ энэ тал дээр та яг хизээ ингээд шүүмжлэлгүй болтол нь замаа засдаг байх юм би. Тэгээ энэ хөрөнгө чи одоо яг яачаад байгаа. Тэгээ харж байхад одоо олон нийтийн сүлжээнээс ч гэдэг юм уу ер нь бол мэдээнүүд явдаг шүү дээ тий. Энэ бодлогын газараасаа ч яамнаасаа ч тэр гэл мэдээлэлүүд мэдээ гаргадаг. Тэгэхээр яадаг чинь нэг юм мөнгө тавьдаг тэр нь дутууч байт юм уу. Дутуу тавьсан мөнгөө дахиад ч бас тандаг ч юм уу мэдхгүй тийм улсын төсвийн тодтгол угаас хийгддэг шүү дээ тий. Энэнгээрээ хасаад ингээд ингэчдэг гээд энэ тал дээр ярихад цензуртэй байна гэж байх уу. Та бас яг энэ асуултыг хайцсангүй илүү олон нийт рүү чиглэсэн талаас нь тайлбарлаад өгөөсэй л гэж би хүсэж байгаа. За яг дөрөв би барах ер нь дурдсан даа нөгөө ер нь мэдээж нүхтэй байна гэж шүмжилж байгаа иргэдийн шүмжил бол буруу биш шүү дээ. Тэр чинь нэгэн тал нүхтэй байгаа нь юм чинь тэр нүхгүй болох асуудал одоо энэ төрийн зохион байгуулалт бүтцийн тий санхүүгийн хөөсөр ингээл олон юм шалтгаантай. Тэгтээ бид нар нөгөө шалтгаанаа дурдаал нүхтэй байлгаад байж болохгүй шүү дээ. Тэгэхээр чинь шүүмжлэл бол зөв. Харин яаж тэр шүүмжлэлийг давсан тэр одоо юу гэдэг нь шүүмжлэлийг одоо хангаж чадсан тийм одоо бүтэц зохион байгуулалт санхүүгийн хөөсвөр те юмаа хийх үү гэдэг дээр л одоо нон төрийнхний маань л одоо би ч зөв төр дэлж байгаа хүмүүсийн нэг болж байгаа хэрэг. Тийм учраас энэ тогтолцоогоо зөв болох асуудал бол анхаарал хандуулах нь зөв баг. Тэгэхээр яг хөө зүгээр ер нь бол бид нар яг энэ нөгөө
нөхтэй байгаадгаа шалтгаан чинь хөрөнгийн ихүүсвэр өрөхгүй байна. За дээрэс нь бидний бүтэц зохион байгуулалтанд алдаа байна. Тэр бидний бий болгосон бүтэц зохион байгуулалтын ажиллах чадвар одоо бас бүрэн биш байна ч гэдэг юм. Ингээд бүхэл талд алдаанууд байна. Тэр хоёр юмыг л одоо би хийх хэрэгтэй хаа л гэж байна. Хамгийн нэгдүгээр аливаа зүйл өөрөө заавал санхүүтэйгээ холбоотой учраас бид нар энэ зам засвар арчилалт ашиглалтынхаа ихүүсвэрийг ямар нэгэн одоо хэн нэгэн хүний өгн өгөхгүй энэ жил мөнгөгүй гэдэг ийм шийдвэрээс бус яг одоо орлогын ихүүсвэрүүд маш тодорхой болгоод уул нь хуулийн дээр тодорхой байгаа. Тэр ихүүсвэрүүдийг бүгд ажилдаг болгоод тэр ажиллаж байгаа ихүүсвэрүүд бүгдээрээ яг одоо тэр замын санаргоо төвлөрдөг болгоод буюу улсын төсөв батлагдах үед ерөөсөө нэмэгдэх хасагдах тухай тэр санд төвлөрч гол мөнгөнд үнгээр нь тэр улсын төсөв дээр нь одоо тэр мөнгөний ихүүсвэрийг тавьж өгдөг байх асуудал. Энийг одоо буюу авто замын сангийнхаа үйл ажиллагаа бид нар бүгд цогцоор нэргэж нэг харах хэрэгтэй. Энийг бол зөвхөн манай яам бол мэдээж энийг эргэж харъя гэж байнга л ярьдаг. Энийг сангийн яамтай, хууль зүйн яамтай тий магадгүй шаардлагатай улсын зан хэрэглэх газартай ингэж нийлж суугаад за ерөөсөө энэ авто замын ашиглалтын асуудал төвөнд шаардлагатай зардал мөнгөний асуудал бол ийм нөхцөл байдалтай байна. Хуулиараа бол замын сан дээр бүрдэх ёстой ч гэдэг юм. Тэгэхээр замын сангийнхаа юм бүтнээр нь харах ёстой. За ингээд энэ сангаа нэг одоо бүтэн ажиллаулдаг болчмаар байна. Нэг чинь жилийнх тусмал замын насжилт болон урт нэмэгдэхин ирэл ашиглалтын зардал улам л нэмэгдэнэ. Тэгэхээр тэр сан маань өөрөө тэр өсөж байгаа нэмэгдэж байгаа зардлынхаа даадаг ийм өсөлтийг бас одоо үзүүлж чадах юм тогтолцоо бид хийх ёстой шүү дээ тий. Энийг яг зөв детальшаа тавьд их олон юм ярина. Тэгэхдээ яг нэг тэтэрхий деталь сүнд ойлгохдохгүй болчихвол эхлээд замын сангийнхаа юмд бүтэн зургаар нь бүх талын оролцоог хангаж чад нэг эргэж нэг харъя. Энгийнээр тэгвэл бас замын урт нэмэгдээд, насжилт нэмэгдээд, зардал нэмэгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр төлбөр хураах цэг дээр авж байгаа 1000 төгрөг маань бас л нэмэгдэж байх хэрэгтэй. Нэмэгдэж байх хэрэгтэй. Гэхдээ би түр хэлээч зам төлбөр хураах цэгээс орж байгаа орлого бүх замын засвар арчилтанд шаардлагатай байгаа зардлыг нөхөх боломжгүй. Ягаад гэвэл манай хөдөлгөөний эрчим ямар үйлээ гэдэг ингээд олон хязгаарч боломжгүй. Тийм учраас өөр олон ихүүсвэрд байгаа шүү дээ. Чи нөгөө тээврийн эрсдлийн онцгой албан татварын тодорхой хувийн ч гэдэг юм уу. Тэгэхээр тэр хуулийн дээр байгаа зам тэр шинжлэх шатхууны бас тодорхой хувь гэдэг тэр хуулийн дээр байгаа тэр ихүүсвэрүүдэд бүтэн ажилуулдаг болгох юмыг л бүх талын оролцоог хангаж чад за одоо ингэхгүй бол болохгүй байна гэдэг юм аа маш сайн ярих хэрэгтэй байна. За нэг асуудал нэмнэ. За хоёр дахь асуудал энэ одоо авто зам засвар арчилт ашиглалтынхаа тогтолцоо бүтцээр нь бид нар хармаар байна. За ямар чигүүрхтэй мэдээж бодлогынхаа юмнуудыг бол гаргаж авах хэрэгтэй тий. А энэ авто зам засвар арчилт өөр аж ахуйн шинж. Тэгээ аж ахуйн шинж чанартай үйл ажиллагаашаас ямар байгууллага байх. Зам төрийн хөгжлийн төв ямар оролцоотой байх юм. За нэгтгэл байх юм уу байхгүй байвал ямар оролцоотой байх юм. За ингээд ирэхээр мэдээ бүх ажлыг төр хийгээд байх нь өөрөө санхүү мөнгөний хувьд ч тэр бүтээмжийн хувьд ч тэр боломжгүй учраас хувийн хвшлийг хаана нь яаж оруулж ирдэг байх. Хувийн хвшлтэй боломжтой давуу байдал болох гэх юм. Тэр нь өөрөө төрд хэрэгтэй байх юм. Гэт ингээд бүтцэн эргэж нэг том зургаар нэг хармаар. За ингээд ихүүсвэр тэр ихүүсвэрээр одоо замаа нөхгүй байлгах бүтэц хоёроо тэр бүтцэд байгаа тэр нэгжүүдийнхаа чиг үүрэг болгоныг эргээд нэг хэдүүлээр харчих юм бол энийг бол одоо нөхгүй байлгах иргэдийн тэр одоо шаардаад байгаа тэр зүйлийг бий болгох боломжтой. Энийг бол одоо бид нар маш хурдан л хийх ёстой. Тэгээ мэдээж энэ тогтолцоо тэр ихүүсвэр одоо бид нар ярьж байгаа шиг замын сан нэг өдөр хуралдаж суугаад шууд биелчихгүй бас л нэг хэдэн жил дамжин те хэдэн бидний үсээд байгаа шиг болоход дахиад нөгөө бидний гаргаж ирсэн бүтэц зохион байгуулалт маань ч гэсэн яг одоо хэвийн ажиллаж эхлэхэд дахиад 2-3 жилийн багтаа хугацаа орно шүү дээ. Тэгэхээр аль болох хамгийн эрт эхэлж хурдан тэрийг эхлүүлэх тусмаа тэр маань жигдэрх хугацаа маань хурдан болоод нөгөө иргэдийн үсээд байгаа тэр нөхгүй замын одоо хүсэж байгаа тэр шаардлага аль болох хурдан биелүүлэх тогтолцоо байна. Тэгэхээр энэ хоёрыг л эргэж нэг том зургаар нь л харах асуудал их чухлаа л гэж бодоод байгаа шүү дээ. Эдээс тэгэхээр бас шаардах хэрэгтэй гэсэн үг нэг. Шаардах хэрэгтэй үл байх юм байна. Чин тэгээд нөгөө талдаа би бас бодож байна. Яг та хэллээ шүү дээ. Одоо нэг 1000 төгрөг төлчхөөд очиргүй сайхан хурдны зам хүсээд байж бас болохгүй нэ. Ингээд 7-7 их усүрээс бүрдчихэж зам засагдчихж шүү дээ. Гэтэ яг хөө тэгэл наадаа цантайл хандах хэрэгтэй л хэл та.
яг мэдээ төлбөрийнхөө хэмжээг нэмэх ёстой гэдэг шийдвэрээ гаргаад тий. Тэрийг иргэдэд ойлгуулад за мэдээж одоо шийдвэр болгон хүн болгон таалагдах олон шүүмжлэл явна. Тэгэхээр тэр шүүмжил дундуур явах зориг хэрэгтэй тий. Тэгэхээр тэр одоо юу гэдгийг иргэд та 1000 төгрөгийн төлбөр төлчөөд нөхгүй зам шаардаад байна гэж иргэдийг бас буруутгах болохгүй. Ягаад тэгэхээр бид нар тэгвэл 2000-ыг авах 3000-ыг авах шийдвэрээ бид гаргаагүй байна шүү дээ. Өнөөдөр байгаа шийдвэр 1000 төгрөг байгаа. Тэр гарсан шийдвэр. Нөгөө талаараа та ойлгооч гэд ингэ яваад байвал ойлгоод ээж болно иргэд. Тэгээ ойлгосныхаа ирээ нөгөө асуудал маань шийдэгдэхгүй яваад байгаа байхгүй. Тэгэхээр хөтөл байгаа тийм. Тэгэхээр тэр хүн ч гэсэн нөгөө шүүмжилж байгаа хүн ч гэсэн өөр бас нэг салбарт ажиллаж байгаа өөр чухал асуудлыг хариуцал явж байгаа юм шиг. Тэгэхээр тэр хүн тэрийг нэг одоо юу гэдэг ойлгох гэж цаг хугацаа тий өөр анхаарах хэрэгтэй зөндөө олон зүйлүүд байж байгаа. Тэгэхээр би бол шүүмжлэлийг бол нэг тэгэж одоо буруу гэж боддгоо маа. Тэгээд гол нь тэр шүүмжилт одоо хариу өгч чадах, тэр шүүмжлэлийг одоо гаргахгүй байж чадах тэр одоо зохион байгуулалтаа төр хийх хэрэгтэй. Тийм учраас одоо нэг бол би нэг буруутгаж чаддаггүй шүү дээ тий. Зөв. Мэдээ сонсоход бол амаргүй шүү дээ нэрээ. Одоо гол хардаал явчих шүү дээ. Тэгээд зүрх балбалзаал явчихна. Уул нь битгий яриасэл гэж боддог. Гэхдээ нөгөө цаад үр дагаврын ботхоор эн чинь бол ярьж л байх, хэлж л байх нь л тэр хүмүүсийн. За баярлалаа. Манай өнөөдрийн подкастад урилгаар авт замын засвар арчилтын нэгтгэл төрийн өмч тавьцаад компани захирал Наранбат оролцлоо. За подкастын хамтран ажиллагчаар Ихэр мөнх, Баян цогт зам, Зартын өндөр улс, за үндэсний үйлдвэрлэгч Орд гэр компаниуд хамтран ажиллалаа. За та бүхний 2026 оны ажил үйлс эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За хүрэлцэн ирж оролцсон танд маш их баярлалаа. За маш их баярлалаа. Тэгээд бас одоо сонирхолтой яг салбарын мэрэгжлийн энэ одоо чиг агуулгаар одоо илүү маш дэлгэрэнгүй ярьлаа гэж бодож байна тийм. Тийм учраас бас одоо ярилцахад их таатай байлаа. Тэгээд өмнө нөгөө мэддэг сэдвээ ярина гэдэг чинь бас нэг тийм нэг төрлийн үний бас нэг кайф шүү дээ тийм. Тэгээд тийм учраас нэг юм дараг цаг гарan болчихоо тийм. Цаг гарны цаг 30 минут болсон баха тийм. Тэр хугацаанд яг мэрэгжлийн хүнтэйгээ мэрэгжлийн асуудлыг, салбарын асуудлыг ярина гэдэг бол бас их өмнө нь бас нэг хайхтар байгаагүй. Тэгээд энэ боломжийг олгосонд маш их баярлалаа. Тэгээд цаашдаа бас их олон дугаарыг хийж энэ салбарын олон асуудлыг хөндөж ингэж одоо салбартаа одоо оруулах хувь нэмрээ улам нэмэгдүүлээрэ гэж хүсэж байна. За баярлалаа. Таны ажил үйлсэд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Юуны